Hi guys, хоб болохыг болонгийнхаа цоо шихэн дугаарт тавтай морил. За юу цаа манайхаа ингээд та бүхэнтэйгээ цоо шинхэн бичлэгээрээ уулзаж байна. Тэгээ өнөөдрийнхөө бичлэг дээрээ хэдүүлээ надаас ойрын үед айгүй их асууж байгаа. Тэр сэдвийн тухай ярих гэж байна. За та нар маань анзаарч байгаа бол миний хоолой сөөчгсөн байгаа. Тэгээд намайг Instagram дээр дагдаг хүмүүс бол мэдж байгаа ах намайг ойрын үед ямар амар ачаалттай ажиллаж байгааг те. Тэгээд миний тоглолтууд эхэлсэн байгаа. Нэгэн тоглолтод оролцоод явж байгаа. Тэгээд энэ бол үнэхээр чухал тоглолт баггүй уул нь бол ягаад вэ гэх юм бол энэ нь бол ингээ contemporary зохиол буюу одоо орчин үеийн зохиол гэсэн үг, composer-ын зохиогч нь одоо хүртэл амьд байгаа. Тэгээд experimental piece гэж явагддаг. Тэгээд одоо та нар бодоод үзтээ 50 төгөлдөр хуурчид зэрэг тоглох байхгүй юу? Түүнээс гадна 25 өөр ensemble musician-ууд бас байгаа. Тэгээд нийтдээ 75 одоо хөгжимчид зэрэг тоглоно гэсэн үг. Тэгээд бүхэлд нь цаг гармын урттай зохиол байгаа. Тэгээд тэр 25 ensemble нь болохоор бүр ингээд Германаас нисэж ирсэн зөвхөн энэ тоглолтод оролцох гээд тэгээд өөрөө зохиолч нь энд байгаа. Түүнээс гадна энэ нэг айгүй чухал нь юу вэ гэх юм бол энэ хүү зохиол нь урд нь нөгөө Герман, Австри гэх нөгөө Европын улсуудад бол тоглогдож байсан. Америкийн хувьд болохоор North America Premiere нь болж байгаа байхгүй. Анх удаага Америкт тоглогдож байгаа гэсэн үг. Тэгэхээр айгүй чухал production. Тэгээд нийтдээ бүр ингээ 9 тоглолт байгаа. Зарим өдөр бүр ингээ 2 давхар тоглолтод байгаа өглөө орой гэдэг те. Энэ бүр үнхээр гайхалтай нэг New York Times-ээр хүртэл энэ хүү тоглолт маань бичигдсэн байна лээ энэ тоглолтын тухай. Тэгээд үнэхээр би ийм одоо тоглолтод оролцож байгаадаа маш их баяртай байгаа нэг хөгжимч нь болоод тэгээд энэ бол ингээ хөгжимчдийн төгөлөр уршдын хувьд ингээд амьдралд нь олдох бараг л ганц боломж нь авахтай бүр ийм олон ийм том их хүмүүстэй ингээ хамт тоглоно гэхээр те үнэхээр гайхалтай. Гэхдээ яалтчгүй it's taking a toll on my health. Тэ бүр үнэхээр эрүүл мэндийн хувьд бол үнэхээр амар одоо би дөрөтж байна. Ягаад гэх юм бол ажиллаа хийхийнхаа гадаар давхар ингээд тэ тоглолтын бэлтгэлд оролцоод ингээд тоглолтуудад оролцоод явж байгаа болохоор амар ингээд яг л 2 3 давхар ажил хийж байгаа юм шиг байгаа. Түүнээс гадна ингээд бас YouTube-ээр орхигдуулахгүй тулд YouTube хийх гээд ингээд сууж байна. Цаг зав гаргаад тийм болохоор ингээд дархлаа маань муудаад ханиад хүрчихсэн байна. Тэгсэн ч гэсэндээ би та нартаа энэ сэдвийн тухай одоо бие хүчлээд яриадхыг гэж бодлоо. Энэ одоо хэргийн тухай энэ хэрэг чиглэлээ одоо энэ сэдвийн тухай яриараа гэж амар их хүмүүс ойрын үед асууж байгаа. Та нар одоо гарчгаас харж байгаа байх. Энэ болохоор манай Selena Gomez болон Benny Blanco хоёрын хурмын гайхалтай хормын одоо сэдв байгаа юм аа. За манайхаа та нар нэрээ энэ тухай айл үшэн сонссон бах те. Selena Gomez хурмаа хийлээ гэл баахан зураг хүргэнүүд нь гарч ирсэн байгаа. Интернетийг үнэхээр брейк хийх нь л одоо төхлөө те ингээд интернетийг бол ингээд цочроолоо. Тэгээд хэдүүлээ яг мэдчихлээсэн шүү дээ те ингээд эн чинь бол ингээд нуугдмал байж агаад нууц байж агаад гиг үнтгийн энэ хоёр хурмаа хийж байгаа зүйл бол биш. Энэ хоёрыг бол ингээд 9 сарын дотор тэгээ 9 сарыг дуусгаас өмнө хурмаа хийнэ гэл гадуур ярагдаж байсан. Тэгээл би ч гэсэндээ нэлээ олон бичлэгүүд дээрээ та нарт хүргэжсэн шүү дээ. Удахгүй хурмаа хийх гэж байгаа юм шиг үл удахгүй болох гэж байгаа юм шиг байлаа гэл те. За тэгээд энэ хоёр маань хурмаа хийсэн байгаа өнгөрсөн 7 хоног. Тэгээд миний сүлд оруулсан weekly recap бичлэг ба шүү дээ те. Тэр бичлэгэн дээр айгүй хүмүүс тэгэж бичиж байгаа харагдчихсан. Өстө энэ weekly recap дээр ингээд те Selena Gomez-ийн хурмыг ярина гэж бодсон чинь дуусчлаа шүү дээ. Яагаад яриаггүй юм бэ гэд комментод харагдчихсан. Түүнээс гадна DM хүмүүс над руу бичээд яагаад ярьсангүй вэ гэд. Тэгээ манайхаа YouTube бичлэгийг ялж байгаа би ч нөө айгүй урт бичлэгүүд хийдэг болохоор те тийм хурдан ингээ гараад байх боломжгүй те. Тэгээ бараг л надаас хүмүүс Selena Gomez-ийг хурин болсон өдөр тэрийг асуугаад байгаа хгүй яагаад бичлэг хийсэнгүү вэ гэд. Тэгээд эн чинь бичлэг хийнэ гэдэг чинь би өөрөө бичлэгээ хийн, research хийн, бичлэгээ хийн. Тэгээд editor лүгөө явуул манай editor бас ингээд те айгүй ачаалтай ажиллаж байгаа. Тэгэл над руу буцааж явуулна тэрийгээ би хянаад оруулна гэдэг чинь бас цаг хугацаа орно шүү дээ те. Тэгэхээр би одоо шууд live хийж байгаа юм шиг ингээд яваад ээж болохгүй шүү. Тэгэхээр би угаасаа ойлгомжтой ярих нь бол ойлгомжтой. Тэгэхээр битгий тэгэж те яагаад оруулсангүй вэ гэж байгаарэ. Окей. Хүй манайха та нар мэдсэн үү? Цаан чин дэлхийд даяар шууган тарьсан шилдэг шоу Монголд ирсэн байна. NBC Universal форматын шилдэг бүтээл болох Don't Ask Me буюу надаас бүү асуух хэмээх энэхүү шоуг Central Television маань Монголдо анх удаага албан ёсны онцгой эрхтэйгээр монголчуудаа хүргэх гэж байгаа юм байна. За тэгээд хамгийн ихнийхэн дугаар нь цацагдчихсан байгаа дөнгөж өчтөрхөн цацагдсан та нар маань үзэж амжсан уу? 10 сарын 4-ний
Biamb гарагт оройн 8 цагт хамгийн ихнийхэн дугаар нь гарсан байгаа. Надаас битгий асуу монголчуудаас асуу хэмээх энэхүү шоу нь хоёр багийн аль нь зөв хариулах вэ гэдэг дээр өрсөлдөх биш, харин монголчууд асуултуудад хэрхэн хариулсан бэ гэдгийг таах гэж өрсөлдөх байгаа. За жишээлбэл ийм асуултууд байж болж байна заяа. Монголчууд нийслэл салаатыг сонгонтой иддэггүй, сонгонгүй иддэггүй. Эсвэл цовинг байцаатай иддэггүй, эсвэл байцаагүй иддэггүй. Бүгд таны гар утснаас яг тэр мөчөд шийдэгдэх болно. За тэгэд үзэгчдийн нөлөө бол амар их заа юу манайхаа. Энэхүү нэвтрүүлэг нь шууд явагдаж байгаа болно. Тэгээд үзэгчд маань зүгээр ингээд үзээд суух биштэй яг шоундаа оролцоод мессеж бичээд явна гэсэн үг байхгүй юу? Шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчид 130088 тусгай дугаар руу бүх оператороос мессеж илгээх эсвэл Freshback application-ы тусгай цэсээр дамжуулан санал өгөх боломжтой. Тэгээд та нар бодлоо нэг ясандаа энэхүү шоу нь таны саналаар, таны бодлоор өрнөд явна гэсэн үг. За тэгээд эхнийхэн дугаар нь бол өчтөр гарчихсан байгаа. Тэгээд цаашлаад Biamb гараг бүр Central Televise дээр оройн 8 цагаас шууд энэхүү шоу маань явагдах байгаа шүү. Надаас битгий асуу, монголчуудаас асуу. Манайхан бүгдээрээ идэвхтэй оролцоорой. За манайха Selena Gomez, Benny Blanco хоёрын хурим 9 сарын 27-ны өдөр болж өнгөрсөн байна. За үнэхээр гайхалтай тий. Тэгэд 9 сарын 27-нд хаана болсон бэ гэхлээр California мужийн Santa Barbara гэд хот байдаг. Тэгэд тэр хоттой айгүй ойролцоо байдаг одоо нэг жижигхэн таунууд ч юм уу тийм газар болсон байгаа байхгүй юу. Тэгэд яг хүмүүс энэ би танарт хэлжсэндээ Selena Gomez бол энэхүү хурмаа амар тийм private байлгах гад айгүй хувийн байлгах гад айгүй зөвхөн өөрийнхөө хайртай хүмүүстэй гэр бүл болон найз нөхөд хамгийн дотны гэсэн найз нөхд нь тийм хүмүүсийг л уурна айгүй тийм intimate wedding болно гэд анх бүр ингээ Selena Gomez одоо engaged болсон цагаас хойш л ярьжсэн. Гэхдээ уул нь бол өөрөө нуух гад л хичээгээл ингээл нуух гал яг локейшнээ хэлэхгүй хаана хизээ болохыг хэлэхгүй ингээл нуугадсан боловч одоо энэ папараццийн хүмүүс TMZ ялангуяа манайхаа TMZ чинь бас тэгж яагаад хүмүүсийн аягүй дургу хүргэдэг байхгүй. TMZ бүр амар тийм нөөз. Юу н анханасаа л тийм байсан. Бүр хамгийн анх хэдэн онд гарч иржсэн. Бүр TMZ амар тэр цаг үеэс хойш бүр ингээд одоо иймэрхүү celebrity хүмүүсийн үнэхээр хизээч privacy өгдөггүй. Тэг бүр амар нөөзий бүх мэдээллийг ханаас ч юм ингээ олчихдаг. Тэгээ тийм болохоор ингээ хүмүүс аягүй дургу байдаг. Тэгээ TMZ-ийн папараццийн энэ гэдэг олоод мэдчихсэн байгаа байхгүй юу. Тэг хүмүүс бол ингээд яг энэхүү хорин болохоос 2-3 одоо 7 хоногийн өмнө бол аягүй тиймэрхүү бичлэгүүд TikTok дээр явагдчихсан юу гэхээр одоо Santa Barbara-тай ойролцоо байдаг El Encanto гэд энэ аягүй том хотелийг resort-ыг ингээ бүр тэр чигт нь түрээсэлж авч байгаа гинэ гэл энд нүгээр явж эхэлсэн. Эхэндээ болохоор би итгээгүй байхгүй. За Selena Gomez бүр энийг амар private байх гэд ярьжсэн. Яахлаар ингээ хүмүүс олчдөг юм бол худлаа хаа гэж би бодчихсан ахгүй. Тэгсэн чинь үнэн байсан байх лээ. Гэхдээ би нэг бол айгүй ухаантай зүйл гэж бодож байгаа Selena-гийн хувьд яг El Encanto гэдэг хотелыг түрээсэлж авсны хувьд бол авсан тэр чигт нь. Гэхдээ яг хурим нь яг reception нь яг ceremony нь бол тэнд болоогүй. Яг хурим нь бол тэнд болоогүй гэсэн үг. Selena-гийн одоо хуримд нь ирж байгаа зочд нь guest-ууд нь болохоор тэрхүү хотелд resort-нд байрлах байсан юм байна лээ. Тэгээд айгүй бас гайхалтай зүйл нь юу гэж манайхаа Selena Gomez өөрийнхөө зочдод хүртэл ирж байгаа зочдтой хүртэл яг ceremony хаана болох вэ? Аль локейшн дээр болох вэ гэдгийг хэлээгүй гэсэн. Бүр дандаа ингээд чандлан нууцлсан гэсэн. Ганц мэдчихсэн хүн нь яг одоодаас гэх юм уу ганц мэдчихсэн хүн нь Taylor Swift байсан гэж ярьж илээ. Taylor Swift хаана болохыг нь яг мэдчихсэн. Бусад бүх одоо өөр одоодын нэр бол аль нь ч мэдээгүй тийм бүр нууцлалтай байсан юм байна лээ. За хэдүүлээ одоо тэгээд жоохон замбраатай юу вэ заа ингээд хормынхаа тухай ярих та. El Encanto гэдэг тэр хотелийн тухай ярьсных одоо тэр бүх зочдод нь тэнд байрлаж байгаа гэсэн те. Тэгэд үнэхээр би research хийж үзсэн тэр одоо TikTok дээр яригдаад байгаа юм. Тэгээ үнэхээр энэ тэр чигт нь хотелыг ингээд reserve хийсэн мөгүй юу гэдэг дээр тэгсэн чинь үнэхээр тэр чигт нь reserve хийсэн юм байна лээ заяа. За тэгээд бодоод үзтээ та нар энэ нь болохоор яг тэр Santa Barbara-гийн тэр хавьд байдаг айгүй амар тийм үнэтэй хотел гэж аахгүй 5-star hotel. За тэгээд энэ дээр та нар ингээд харангууд ойролцоогоор нэг өрөө заяа
нэг шөнө гэхэд $900-оос $5,000 хавцаа байдаг гэж байгаа байхгүй. Энэ хооронд хэлбэлцдэг. За яг арай жижигхэн одоо тий simple өрөөнүүд нь $900 байдаг ч юм уу тий. Тэгэл бүр дээшлэл айгу гой тансаг өрөөнүүд нь бол ингээл дээшлээ тэгээд бүр нэг тусгай вилланууд гэж байдаг штэ тий. Бүр ингээд бүр бараг л зочид бодлын өрөө биш юм шиг тий. Бүр ингээд вилла гэдэг нэг тийм байшингууд түрээсэлж авдаг тий. Тэдэр нь бол бүр ингээд нэг шөнийн $5,000 байдаг юм байна лээ. Бүр тийм амар үнэтэй одоо хотелыг тэр чигтэн түрээсэлж авсан гэхээр үнэхээр зөвхөн зочдынхоо тэр одоо accommodation дээр хэр их мөнгө зарцуулсан бэ гэдэг нь бол ингээд эндээс харагдаж байгаа бах те. Бүр ингээд хурмынх нь reception ceremony энэ төр хүртэл оролцуулахгүйгээр. За тэгээд яг энэ хоёрын хурим нь болохоор 9 сарын 27-ны өдөр буюу хагас өдөр болсон байна. Гэхдээ энэ хоёрын одоо зочд нь болохоор тэрхүү хотелдо 26 27 өдөр 2 өдөр ингэж хонсон байгаа байхгүй юу. Тэгээ одоо 28-нда check out хийсэн юм шиг байлаа. За тэгээд 26 27-ны өдрүүдэд ингэж энэхүү El Encanto хотелыг тэр чигтэн түрээсэлсэн юм байна лээ. Тэгээд хэрв миний одоо нэг бүр нэлээд дээр хийжсэнтэй шавь чаад Америкчууд хэрхэн хурмаа хийдэг вэ? Тэгээ Америкийн хурмын ёс заншил гэх тэрхүү бичлэгийг үзчихсэн бол та нар мэдж байгаа ах. Ер нь бол ингээд 2-3 өдрийн ивенттэй явдаг. Жирийн хүмүүст ч гэсэндээ манайхаа заавал ингээд тийм celebrity хүмүүс гэдэг ахгүй те. Жирийн хүмүүс ч гэсэндээ ер нь бол ингээд ер нь 2 өдрийг дамжсан юм хурим хийдэг байхгүй юу. Ягаад вэ гэх юм бол хамгийн ихнийх нь өдөр нь болохоор хуримынх нь өдөр болохоос өмнөх өдөр нь болохоор юу гэж болдог? Rehearsal dinner гэж болдог байхгүй. За rehearsal dinner гэдэг нь юу юм бэ гэхээр ер нь зүгээр шууд сонсогдож байгаатай л адилхан гэсэн үг. Rehearsal гэдэг чинь болохоор ер нь давтлага, прогон одоо монголоор яг хүмүүс монголчлаад орс үгийг прогон гэж яриад байдаг. Хөгжимчдийн хувьд ярьж байгаа. Тэгээ прогон гэдэг чинь болохоор нөгөө нэг давтлага хийх тэр одоо үйл явцыг яриад байгаа байхгүй. Тэгээд rehearsal dinner гингүүд одоо давтлагын оройн хоол гэж байгаа юм. Тэгээд сонсоход аягүй сонсогдож байгаа зү тэ. Гэхдээ ер нь яах учиртай вэ гэхээр энэ хосууд чинь яг нөгөө хурмаа хийж байгаа хүмүүс чинь яг одоо хурим болох venue дээр очиод юм уу тэ. Тэгээд одоо rehearse хийдэг. Хэрхэн хаан зогсох уу, хизээ bridesmaids-ууд нь орж ирэх үү, за хизээ нөгөө нэг groomsmen-ууд нь орж ирэх үү, за тэгээ хин хаан зогсох уу, за тэгээ хоёр хос маань хурж ирээд яг одоо тэ нөгөө номлогч нь гарч ирээд ч юм уу тэ ингээд officiant хүн гарч ирээд хэрхэн одоо ямар үгнүүдийг хэлэх үү, тэнгүүд нөгөө хосууд нь юу гэж хэлэх үү гэдэг юм уу тэ хизээ ваунуудаа унших уу гэд бүр ингээд зүгээр л давтлах хийдэг гэсэн үг байхгүй юу. Яг маргааш нь юу болох явцаг тэ. Тэгээ тэрийгээ давтчихад тэр одоо хуримд нь оролцож байгаа wedding party гэж ярьдгийн bridesmaids-ууд нь, гэрчүүд нь, одоо groomsmen-ууд нь, flower girls, ring bearer юу гэдгийг те хуримд нь яг оролцож байгаа хүмүүс нь болон хосуудын маань одоо яг ойр дотны гэсэн те ээж аав ахын дүүснүүд нь нийлж яагаад ингээд reception буюу одоо хоолнд ордог байхгүй одоо dinner. Тэгээ хоолнд ороод ингээд тусдаа нэг event шиг юм болдгийн. Тэр нь бол уул нь бол энгийн хүмүүсийн тохиолдолд ярьж байгаа шүү дээ. Энгийн хүмүүсийн хувьд бол зөвхөн яг тэр хуримд нь оролцож байгаа болон ойртойгоо хүмүүс л одоо тэр dinner-т нь оролцсон. Хуримд нь өргөцсөн бүх хүмүүс оролцохгүй гэсэн үг тэр rehearsal dinner-т нь. Of course, it's Selena Gomez. Энд Selena Gomez тэр бомтон Hollywood-ийн star хүн учраас of course зөвхөн тэгж intimate яг одоо wedding party-д нь орж байгаа хүмүүс нь биш. Хуримд нь өргөцсөн бүх зочд нь rehearsal dinner-т нь очсон юм байна лээ. Одоо тийм үйл явдал нь 5 дахь өдөр болсон гэсэн үг. 9 сарын 26-ны өдөр 5 дахь өдөр болсон юм байна лээ. За тэгэд энэхүү El Encanto гэдэг хотел нь болохоор яг хурим болох гэж байгаа тэрхүү venue-нээс нь 20 минутын зайтай юм байна лээ. Машинаар явхад 20 минутын зайтай. За тэгээд түрүүн хэлсэнчлэн Selena Gomez-ийн зочд нь би одоо тэгээд Selena Gomez-ийн зочд Selena Gomez хоримл гээд байгаа. Хөрхөн амт ууланд Benny Blanco гэж гэсэн хоримл шүү дээ. Гэхдээ ер нь та нар харж байгаа одоо Google дээр чинь тэ search хийнгүү Selena Gomez wedding гэж гарч иж байгаа байхгүй юу? Шууд search нь Selena Gomez and Benny Blanco wedding гэхгүй зүгээр шууд Selena Gomez wedding гэд гарч ирж байгаа юм. За ер нь гэхдээ тэ хоримд бол тэ хамгийн чухал хүн чинь bride байдаг шүү дээ. So it's okay. За тэгээд энэ хоёрын хурмынх нь түрүү хэлсэндээ энэ хоёрын хурмынх нь зочд нь бол ингээ хаана яг болохыг мдээгүй байсан гэж тэ. Тэгээ яг тэр хурмын өдөр буюу 9 сарын 27-ны өдрийн өглөө тэр хотелд нь маш олон хэмжээний ийм shuttle бааснууд ирсэн гэж байгаа байхгүй юу. Нэг жижиг бааснууд байдаг шүү дээ. Тийм бааснууд нь ирээд яг уртлаас нь хотелийнх нь яг зогсоолоос зочдыг нь авч явсан мэлээ. Авч тээвэрлэж яваад яг тэр одоо хурим болох гэж байгаа venue дээр нь авчсан гэсэн. Тэгэхээр ерөөсөө зочд нь
хаана болж байгааг мэдэхгүй зүгээр л ингээл нэг газар аваач гэсэн гэсэн үг. За одоо энэ л одоо хуримынхаа venue юм байна да гэд. Та нар энэ тал дээр юу гэж бодож байна? Хүмүүс болохоор за арай юм аа тий юу амар сүртэй ингэж ярьж байгаа хүмүүсээ зарим нь болохоор угаасаа ойлгомжтой шүү дээ бүр ингэж тий ямар амар энэ хурим нь attention авах гэдэг юм мэдчихсэн тийм учраас ингээд те папарацци энтертэйг одоо зураг авахлуулахгүй тулд ингээд хүмүүсээс ингээд нуух гад урьж байгаа хүмүүстэй хүртэл итгэж болохгүй байхгүй те хин нэг нь жоохон slip up хийгээл нэг ганц юм хэлчихвэл тэр чин тэгэл энэ лүгээр тархаа явчих штэ те тийм учраас ингээд ийм амар нууцтай байлгасан. За манайхан тэгээд rehearsal dinner-ын тухай ярьсан дээр яг энэ хоёрын rehearsal dinner нь хаана болсон бэ гэхээр 9 сарын 25-ны өдөр буюу тэр 5 дахь өдөр нь Hope Ranch гэд ranch дээр болсон юм байна лээ. Тэр Hope Ranch гэд тэр одоо яг хэсэг ба штэ те. Тэр хэсэгт нь байдаг нэг одоо private mansion гэж аахгүй хувийн бүр тийм амар exclusive орд харшил болсон юм байна лээ заяа. Тэгэд энэ ингэнэ манайха Hope Ranch гэдэг одоо энэ хүү ranch нь болохоор бүр амар тийм exclusive gated community гэж байгаа аахгүй. Хүн болгоо ингээл тэг явж чад яж болохгүй ингээ бүр ингээд gate нүдтэй тэг зөвхөн одоо яг үнэхээр амар тийм баян хүмүүстэй тийм хүмүүс л одоо орох боломжтой гэдэг юм байна лээ. Тэгээ энэ нийтдээ шүү дээ бүр ингэнэ 1863 acre газар гэж байгаа байхгүй. Тийм амар том газар тэгээд ийм gateтэй ийм community-д одоо тийм private mansion-д энэ хүү rehearsal dinner явагдсан юм байна зохион байгуулагдаж. Тэгэд ингэж байгаа байхгүй. Яг тэр энэ Hope Ranch гэдэг газрын тухай одоо зүгээр одоо хүмүүс битгий хэл Америкийн хүмүүс битгий хэл яг Калифорнид амьдарч байгаа California мож эсвэл бүр яг Santa Barbara гэдэг яг тэр хотод амьдарч байгаа хүмүүс хүртэл зарим нь ерөөсө дуулж байгаагүй газар гэж аахгүй. Hope Ranch гингүүд уулал ингээл тэ манай Улаанбаатарынхан болоод нэг газар гэж хэлэнгүүд нэг уул нь мэдээл тэр газар руу тийштэй гэл ингээл мэддэг штэ тэг хүн болгоо. Гэтэл Hope Ranch гэдэг газар болохоор тэр Santa Barbara хотынхан хүртэл ингээд зарим мэддэггүй сонсож байгаагүй дуулж байгаагүй газар байдаг гинэ. Тим амар одоо private exclusive гэсэн үг. Яг үнэхээр нэг хамгийн одоо баян, чинэлэг, хамгийн influential тийм хүмүүс л одоо мэддэг газар гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүү rehearsal dinner дээр нь ирсэн зочдоос нь Martin Short болон Steve Martin хоёр joint speech өгсөн юм байна лээ. За тэгээд энэ хоёрыг бол та нар мэдж байгаа бахтай амар алдартай хоёр жүжигчин. Тэгээд Selena-гийн хувьд бол айгүй ойр дотныхон хүн. Ягаад вэ гэх юм бол та нар хэрэг Only Murders in the Building гэдэг те тэрхүү хуулуугийн шоу үздэг бол мэдж байгаа байх. Одоо Selena Gomez-ийн гол дүрдэн тоглолдог цуврал байгаа шүү дээ. Одоо season 5 гараад явж байгаа. Тэгэд энэ гуравчин бол гуруулаа ингээд гол дүрүүд нь байгаа. Тэгэд Steve Martin Short хоёр бол яаж яагаад амар адилхан нэртэй би энэ хоёрыг ерөөсөө ялгадаг шүү. Steve Martin тэнгуүдээ Martin Short. Тэгэд энэ хоёр угаасаа урагдах нь ойлгомжтой байсан. Тэгээд саяхан Jimmy Fallon-ы одоо talk show дээр энэ гуруулаа оролцож байхдаа ярьж исэн. Тэр хоёроо тэр юу яадаггүй яадгийн те ингээд урагдталгүй яадгийн би ингээд ring bearer болно гэж худлаа одоо тоглоом хийгээл би одоо ингээд flower girl нь болно штэ энэ гэл нэг тиймэрхүү тоглоомын юмнууд ярьжсэн. Тэгэд энэ хоёр ингээд хамтдаа joint speech гэсэн юм лээ. Тэгээд манай Монголд ч гэсэндээ Монголын хормод дээр ч гэсэндээ айгүйх тийм үг хэлэлтүүд айгүй одоо чухал гэдэг штэ те ингээл за алуу би нэг үг хэлээд хий гээл те. Тэгэж үг хэлдэг. Гэхдээ миний би одоо тий хормон дээр одоо энэ хоёр хормыг ярьж байгаа ч гэсэндээ ингээ Америкийн хормын тухай яриад байгаа нь одоо та нар ядаргатай юм бэ гэж бодож байгаа бол уучлаарай. Гэхдээ зарим хүмүүс сонирхолтой байж магадгүй. Тэгээ энэ чинь Америк хорм учраас би тайлбарлал яриад байгаа байхгүй юу. Одоо Монголд ч гэсэндээ хормон дээр ингээл хүмүүс үг хэлдэг те. Гэхдээ Америкт адилхан гэхдээ ер нь ингээд хүссэн хүн болгоно ингээл аль би үг хэлээтэй тэгээд байдаггүй. Энэ Америкийн хормод амар timed байдаг. Бүр ингээд цаг нартай бүр ингээд баг планд орчихсон те. Тийм учраас одоо хүссэн хүн нь гэг үнтгэн за би ерөөсөө ингээ үг хэлмээр сангацчлаа гэж болдоггүй. Ихэвчлэн яг анханасаа план хийсэн байх шаардлагатай. Анханасаа за би үг хэлэн шүү гэд ингээд wedding planner-т нь ингээ хэлээд бүр ингээ цаг нарт нь орчихсон байх хэвээр. Тэгээд угаасаа энэ хоёр тэ Steve Martin Short хоёр бол ингээ хамтдаа joint speech өгнө гэд аль үшинэ план хийчихсэн байсан гэсэн үг. Тэгээд энэ хоёр ингээ хамтдаа айгүй инээдтэй тийм speech өгсөн гэсэн. Угаасаа энэ хоёр чинь ингээ одоо comedy хийдэг тийм comedian төрлийн хүмүүс учраас тийм инээдтэй speech өгсөн юм байна лээ. Өнөөдөр манайха нэг юм хэлхээ мартчихэж энэ хуримнууд яригдж байгаа шүү дээ. Хормын одоо яг ceremony ч юм уу эсвэл одоо ингээд хавтгаар нь болсон rehearsal dinner энэ төр гэл энэ зүйлүүдийг яриад байгаа нь бол биднэрт яг харагдах тий яг нүдээр харах тийм зураг хөрөг бичлэг юу ч байхгүй шүү. No. Зөвхөн одоо сайтууд дээр бичигдсэн
сонсгөөлүүдээр бичигдсэн тийм зүйлүүдийг л ярьж байгаа юм. Яг үл энэ чинь бол угаасаа private хурим учраас Selena Gomez тавьд байхгүй. А яг хоо Selena Gomez өөрийнхөө хурмынхаа өдөр өөрийнхөө плач энэ төр гэдэгтэй өмсөн зүйлсүүдээ өөрийнхөө яг хүссэн нэлээ хідэн зургаал тавьсан болохоос биш. Яг үнэхээр яг доторх interior design нь ямар байсан ч гэдэг юм уу те. Тим имийг бол бид нар нэг сайн мэдгүй гэсэн үг. За одоо тэгээд хэдүүлээ яг хормынхын өдөр буюу 9 сарын 27-ны өдөр хагасаа өдрийн яг wedding ceremony дээр ирж байна. За дахиад л те яг нөгөө нэг юу н хормынх нь I do гэж хэлдэгтэй тийм ээ би зөвшөөрч байна гэл яг тэр гэрлэх ёслолыг нь болохоор ceremony гэж ярьдаг. Тэгээд яг түүнийхэн дараад нь явагддаг одоо ингээл зочд нь суугаал хоол идээлтэй бүжиглээд янз бүрийн юм одоо үг өмг хэлээл тэр ёслол нь болохоор reception гэж яригддаг wedding reception. За энэ хоёрын хурим нь болохоор Seacrest Nursery гэдэг энэ хүү газар болсон юм байна. За nursery гэхээр манайхаа одоо ногоон байгууламж гэсэн үг. Одоо цэцэг мэцэг тайрдаг те ингээл мод зод тайрдаг янз бүрийн иймэрхүү фармын бас юмнуудыг ингэж тайрдаг юм nursery те ногоон байгууламж гэсэн үг. Одоо хүлэмж гэж ярьдаг л юм манайхаар те. За тэгээд энэ өдөр нь айгүй инээдтэй юм болсон бас манайхан заяа. Яг энэ одоо өдөр нь TMZ-гийнхэн ганц TMZ ч гэхгүй л те. Нилээ 2 3 бас тиймэрхүү media outlet-нууд нисдэг тэрэг хөлсөлч гсэн. Тэгээд яг хаана болохыг мэдчихсэн учраас бүр ингээд яг тэр nursery-гийнхэн өмнө ирээд дээр нь ирээд ингээ хүлээгээ зогсчихсан гэж аахгүй ингээ зураг аваад дээрээс нь зөндөө олон авсан зургууд байсан. Гэхдээ айгүй инээдтэй энэ хоёр бас дахиад л та айгүй ухаантай. Яг угаасаа тэгнэ гэдгийг бол мэдчихсэн учраас гадна талбайдаа амар их тийм одоо цагаан өнгийн тентнуудыг майхнуудыг барьчихсан байгаа байхгүй одоо асарч гэх юм уу нэг тийм юмнууд байдаг шүү дээ тий. Тийм юмнуудыг бүгдийг тийм асарнуудыг ингээ байгуулчихсан. Тийм учраас угаасаа асар нь доор юу болж байгаа вэ гэдгийг бол харах боломжгүй. Тэгээд нөгөө нэг TMZ-гийнхэн ч юм уу эсвэл media outlet-ийнхэн ч ямар ч тийм зураг хүрэг авч чадахгүй. Яста шатсан юм шиг үлээ. Тэгээд хүмүүс бол тэрийг бол үнэхээр ухаантай гэж ярьж байгаа. Тэгээд яг хуу харахад бол гой харагдахгүй л байгаа юм л да нэг цагаан майхнууд те хүмүүс зарим нь яриад байгаа байхгүй ойлгочлаа л да гэтээ яг тэр нэг те хүмүүс те папараццийнханд media outlet-ийнханд яг доторхыг нь харуулахгүйгээд ийм юм барьж байгааг ойлгочлаа л да гэтээ яг надад чи ugly харагдаж штэ айгүй муухай онцгүй муухай not aesthetic харагдаж ингээд яриад байгаа байхгүй гэтээ аль нь илүү гэтээ бид нар яг тэр доор нь айгүй гоё юм байгуулсан ч байгаа юм билүү те мэдгүй штэ тийм учраас одоо өөрснийх нь хувьд бол хамгийн чухал зүйл нь privacy-г л хамгаалах нь айгүй өөрсдийнх нь хувьд чухал юм шиг үлээ одоо aesthetic гэдэг хасаа илүүтэйгээр ер нь бол гэхдээ зургуудыг нь харахад жоохон онцгой харагдчихсан нэлээ ингээд нэгтэй майхнуудтай ч юм уу. За тэгээд манайхаа зочд нь нийтдээ 170 зочин байсан юм лээ. Тэгээд бидний сайн мэдих тэ ингээд Hollywood-ийн одууд гэдэг юм бол Taylor Swift of course. Yes, Taylor Swift. Нэр Taylor Swift гэснээс манайхаа би түрүүн хэлсэн штэ энэ 170 зочдонтой ингээ El Encanto гэх тэр хотелд ингээ бүгдээрээ байрлаж исэн ингээд Taylor Swift болохоор үгүй гэсэн. Ганцаараа тэр хотелд үлдээгүй харин энэ хурмынхын ёслол болж байгаа энэ хүү nursery штэ энээс амар ойролцоо тийм тусдаа тийм байшинд villa-нд байжсэн гэсэн. Одоо Selena төрөөсөлж өгөөд тэ ингээд тэнд байрлсан юм байна лээ. Тэгээд та нар харж байгаа бах те Taylor Swift бүр ингээд Selena Gomez ямар амар ойр дотно гэдгийг бол те тэр 170 зочдоос нь ганцаараа хаана болж байгааг нь мэдчихсэн гэж байгаа юм те яг venue хаана вэ гэдгийг мэдчихсэн. За тэгээд нөгөө зочдтойгоо хамтдаа El Encanto гэх хотелд үлдээгөө шал өөртөө villa-нд ингээ ганцаараа байсан гэж байгаа юм. Тэгээд ер нь айгу Selena-гийн хувьд бол тэ үнэхээр best in бол гэдэг нь харагдаж байна. За тэгээд түүнээс гадна Taylor Swift-аас гадна ямар зочид ирсэн бэ гэхээр түрүүн хэлсэнчлэн Steve Martin Short, за тэгээд Paul Rudd чинь бас Only Murders in the Building-ийн season 4 дээр тоглосон. Season 4 дээр тоглосон байгаа. За тэгээд Ashley Parks, та нар Ashley Parks-ыг бас сайн мэдж байгаа хнөө Emily in Paris-ыг үздэг бол маш сайн мэдэх бах те нөгөө нэг Аз жүжигчин байдаг штэ. За Ashley Parks байна. Түүнээс гадна Cara Delevingne, Nina Dobrev. And we're gonna get married. Selena going to the chapel.
Paris Hilton. За Paris-ыг бол бид нар очин гэдгийг бол мэдчихсэн. Яг л саяхан VMA дээр ярьчихсан шүү дээ. Улаан явсны ёслол дээр те ярьсан байгаа. За тэгээд SZA очсон байсан. Тэгээд SZA нэг зураг хийнгүүтээ өөрийнхөө зургийг хийнгүүтээ drunk гэж бичсэн байсан ингээд. Тэгээ согтуу байна гэсэн нэг тийм зураг хийчихсэн байсан. Camila Cabello очсон байна лээ. Ed Sheeran. Угаасаа Ed Sheeran бол очих нь бол тодорхой байсан. Ed Sheeran чинь Benny Blanco-тай амар дотно байгаа. За тэгээд Sophia Carson очсон байгаа. Мөн Jennifer Stone ч нөгөө юу штэ манайха Selena Gomez-тэй хамт нөгөө нэг шоунд тоглосон The Wizards of Waverly Place билүү те нөгөө Disney-гийн кино штэ. Цуврал тэрэн дээр тоглодог байсан жүжигчин байгаа. За тэгээд Julia Michaels бас ирсэн. Julia Michaels чинь нөгөө Issues гэд айгүй алдартай байна те. Тэр дуулдаг эмэгтэй. Тэгээд түүнээс гадна миний хийсэн Benny Blanco-гийн карьерийн тухай хийсэн ямар галзуу солиотой гоё тренд дуудыг хийжсэн бэ? Ямар мундаг продюсер вэ гэдэг тэр тухай хийсэн бичлэгийг та нар үзсэн бол Julia Michaels-ыг хэмбэ гэдэг бол маш сайн мэдж байгаа. Тэгэхээр угаасаа ирсэн нь бол ойлгомжтой. За тэгээд мөн Halsey бас ирсэн байна лээ. Тэгээ ер нь бас нэлээд их алдартай хүмүүс ирсэн байна лээ. Тэгээд зарим уурсан ч гэсэндээ очоогүй хүмүүс бас байгаа. Бидний мэдэх гэх юм бол хин Britney Spears ирээгүй мэн лээ. Тэгээ Britney Spears-ыг бол уурсан гэж тэгжсэн. Тэгээ Britney Spears ч бас ингээд Selena Gomez-тэй амар ойр дотн штэ тий. Britney-гийн хурим дээр Selena очсон. Ямар ч гэсэн хүмүүс уурсан нь амар баяртай байгаа. Selena-гийн хувьд одоо ягаа Britney чинь ямар шоон байдалтай байгаа вэ тий. Та нар надаар хэлүүлдэг мэдж байгаа. Тэгээ орой үед бас нэлээд амирх бас бичлэгүүд яваад байгаа. Britney чинь өөрийнхөө Instagram дээр амар сонсон бичлэг хийдэг тий. Тэгээд нэг бичлэг саяхан гарсан нь болохоор ингээд ресторан байж агаад bathroom-д заяа ингээд бааныхаа өрөөнд ингээд бүжилж байгаа шууд ингээд бөксөө харуулчихсан ч гэдэм үү тиймэрхүү жоохон эвгүй бичлэгүүд хийгээд жоохон хэцүүхэн байгаа. Тэгээд тийм байхад нь тэгээд Selena Gomez Britney Spears-ыг ингээд урьсанд нь орхигдуулаагууд нь хүмүүс амар баяртай байгаа. Гэхдээ Britney очоогүй юм байна лээ. За түүнээс гадна Meryl Streep бас уригдсан. Тэгээд гэхдээ ирч чадаагүй. Гэхдээ урьдчил мэдгдсэн гэсэн уучиж чадахгүй гэж уучлаарай гэд. Яагаад вэ гэхээр Meryl Streep чинь бас энэ Only Murders in the Building гэдэг энэ хүү цуврал дээр тоглодог. Тэгээд айгүй энэ тийм та нар тэрийг мэдсэн үү? Хэрвээ та нар энэ Only Murders in the Building-ийг үздэг бол мэдж байгаа байх Meryl Streep-ийн дүр болон Martin Short-ийн дүрүүд ингээд яг кинон дээрээ цуврал дээрээ хайр дурлалын холбоотой болоод ингээд гэрэлчихсэн шүү дээ сүүлийн сизон дээр. Тэгсэн чинь энэ хоёр ингээд жинхэнэ амьдрал дээр ч гэсэндээ хосод болчихсон юм байна лээ. Айгүй энэтэй байгаа зү тэ. Тэгээд угаасаа Martin Short ирсэн болохоор Meryl Streep гэсэндээ ирэх байсан. Угаасаа уригдсан байсан. Гэхдээ очиж чадаагүй учир нь гэх юм бол цаадах чинь нөгөө нэг Devil Wears Prada гэдэг тэрхүү киноны 2 дугаар ангийг нь 2 дугаар киног нь ингээд хийгээд фильм хийгээ явж байгаа. Тэгээд яг Нью-Йоркод юу нэг хийх гэсэн байсан юм лээ. Зураг авалт нь хийгдэх байсан. Тийм учраас ингээд одоо хуримд нь оролцож чадахгүй болсон юм байна лээ. За Social Pay application-ыг хэрэглэгчдэд Blackpink хамтлагийн тоглолтыг үнэгүй үзэх боломж гарч ирж байгаа юм байна. За тэгээ яаж гэж Social Pay-ийн маань найзаа урий хэмээх ийм урайтай аяныг зохион байгуулж байгаа юм байна. За тэгэхээр энэхүү аянд хэрхэн яаж оролцох вэ гэхээр аппликейшнд бүртгэлгүй найздаа урилга илгээж, урилга хүлээн авсан найзтай нь амжилттай бүртгүүлж, нэвтэрсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрт нэг суглааны эрх очих байгаа. За тэгээд энэхүү гайхалтай шагналтай суглаанд Social Pay хэрэглэгчдээс 2 азданг, за тэгээд Social Pay Junior хэрэглэгчдээс 1 азданг тус шалгаруулах юм байна. Аздан тодруулах тохиолдлыг 2025 оны 10 сарын 15-ны өдөр Голомт банк болон Social Pay-ийн хуудасуудаар шууд дамжуулах юм байна лээ шүү. За тэгээд та нар маань мэдж байгаа ах би Blackpink хамтлагийн Deadline тоглолтыг Нью-Йоркод үзсэн байгаа. Үнэхээр гайхалтай тоглолт байсан. Тэгэхээр та бүхэн маань энэхүү боломжийг бүү алдаарай. Түүнээс гадна манайхаа энэхүү суглааны эрхтэй болохоос гадна найзыгаа уурснаар урамшуул бас авах юм байна лээ шүү. Эхнийхээ найзыг уурсан тохиолдолд 1000 төгрөг, 5 дахь найз 10,000 төгрөг, 10 дахь найз 20,000 төгрөг, 20 дахь найз 60,000 төгрөг гэд ийм урамшууллуудыг хүртэх юм байна. Тэгэд урилгаар амжилттай бүртгүүлсэн таны найзад ч мөн нэг удаа 1000 төгрөгийн мөнгө урамшуулал орно гэж боддоо. За гэхдээ нэг юмыг санаараа манайхаа урилга хүлээж авсан найз чинь аппликейшн дээр амжилттай бүртгүүлж нэвтэрч орсноор энэхүү одоо урамшуулал нь орно гэсэн үг шүү. За тэгээ Social Pay хэрэглэгчид маань найзуудынхаа ураад адаг хэрэг тэгэд юмыг яаж мэдэх вэ? Найзтайгаа хамтдаа Blackpink-ийн тоглолтыг үзчих юм билүү тийм биз дээ. Social Pay найзаа урий. Үүнээс гадна манайхаа өөр
нэг ирсэн Холливуудын зөндөө олон зочид байгаа юм байна лээ. Гэхдээ сонирхолтой нь ч яг энэ яг ямар хүмүүс ирсэн бэ? Яг ямар зочид ирсэн бэ те? 170 хүмүүсийнх нь бүх жагсаалтан ч юм уу те? Ерөөсөө ил гараагүй. Ер нь одоо аль үжинэ хурим болоод өнгөрчихсөн ч гэсэндээ ер нь энэ хурмын талаарх зүйлүүд нь бүгдээр аягүй нууцтай байгаа. Ерөөсөө ингэж ил гарч энэ төр ирэхгүй байгаа. Тэгээд хүмүүс бол энийг бол зөв гэж бодож байгаа байхгүй. Яг бол Selena Gomez өөрөө л дандаа хурмаа intimate байлгамаар байна. Хурмаа одоо private байлгамаар байна. Хувийн байлгамаар байна гэж одоо бүр хурмаа ихээс л өмнө ярьжсэн учраас энэ нь бол зөв гэж бодож байгаа. Тэгээд тийм учраас яг зарим одоо тэгээ өөрөө хүссэн хүмүүс нь л одоо зочид нь л гарч ирж ингээ ганц хоёр зураг хийдэг ч юм уу тийм юм хийж байгаа болохоос ш ингээд яг ирсэн бүх 170 зочид нь бол ингээ ил гарч ирээгүй байгаа гэсэн үг шүү. Selena's getting married. Selena's getting married. Selena's getting married. To Benny. To Benny. To Benny. To Benny. Айгу хөөрх юм нь юу гэж манайха Selena Gomez-ийн өвөө буюу ээжийнх нь аав нь Selena Gomez-ийг ингэж walked her down the aisle гэж ярьдаг штэ. Одоо алхаж явуулсан гэх юм уу? Одоо эндэр гэж ярьдаг үлээ те. Одоо ингэж явж байгаад яг bride нь орж ирээд л те. За here comes the bride гээл те. Тэнгүүд бүх хүн гээл зочд нь босоол ингээд яг тэр хүмүүс зочдынхаа урдуур дундуур ингэж явдаг штэ. Тэрний ихэвчлэн бол ер нь бол уламжлалаараа бол яг аав нь те. Одоо сүд бүсгийн аав нь ингэж охиныгоо өгж байгаа хүнд өгж байгаа гэдэг утгаар те. Ингээ хамт алхдаг байгаа заяа. А гэхдээ Selena Gomez-ийн одоо аав нь бол байгаа шүү дээ, эрүүл инх байгаа. Гэхдээ ааваараа алхуулуулаагүй өвөөгөр алхуулсан юм байна. Яагаад вэ гэх юм бол өвөөтэйгөө бүр маш дотно бүр ингээ өвөө эмээгийн хүүхэд гэж байдаг шүү дээ. Манай монголчууд бас сайн мэдж байгаа. Яг тэрнтэй адилхан өвөө эмээгийн хүүхэд байсан юм лээ. Тэгэд угаасаа Selena Gomez-ийн аав ээж хоёр ч хоёулаа teenagers байсан. Selena Gomez-ийг олохдоо тэгээ олоод ингээд хүүхдэд төрүүлэхдээ хоёулаа teenagers байсан. Өсвөр насны одоо тэгээ маш залуухан ээж аавд байсан учраас ер нь эмээ өвөө дээр айгу ингэж голчлон өссөн юм байна лээ. Тэгэд өвөө эмээтэйгээ амар ойр учраас ингээд өвөөгөр алхуулсан байна лээ. Тэгэд өөрийнх нь өгж байгаа reason гэхээр бол биш тэ Selena Gomez-ийн хэлснээр болохоор өвөө нь хизэж ээжийг нь одоо Selena Gomez-ийн ээжийг буюу тэгээ өвөөгийнх нь яг өөрийнх нь охиныгоо тэгж хуримд нь алхуулж үзээгүй гэсэн. Тийм учраас өвөө боломж олох гээд тэ уул нь ингээд тэ охинтой хүнчин тийм юмыг ядаж амьдралдаа нэг удаа хийж үзэх ёстой шүү дээ. Тэгж яхад ерөөсөө тийм боломж олдоогүй учраас тэгээ өвөөдөө тэр боломжийг ингэж өгсөн юм байна лээ. Тэгээ үнэхээр хөөрхөн харагдчихсан. Тэгээд та нар хараараа өвөн гэсэн мөртлөө амар залуухан харагдаж байгаа байхгүй Selena Gomez-ийн өвөө мээр хоёлаа. Үнэхээр ингээд өвөн гэж байгаа мөртлөө айгүй залуухан харагдчихсан. Тэгээд энийг болохоор хүмүүс амар ингэж сайшааж ярьж байгаа. Ямар хөөрхөн юм бэ гэсэн бүр ингээд зүрх сэтгэл хөдлөлчлөө гэдтэй тэгж ярьж байгаа. Тэгээ хуримтай холбоотой бас нэгэн одоо зүйл нь мэдэгдсэн зүйл нь юу вэ гэхээр Selena яг хурмынхаа үеэр ямар ч одоо утсыг зөвшөөрөөгүй юм лээ. Тэр утсыг ингэж авч орохыг зөвшөөрөөгүй. Тийм учраас яг нөө ceremony-гийнхаа venue руу орохдоо ceremony эхлэхээс өмнө бүх зочдын утсыг нь хурааж авсан юм лээ. Тэгээд яг ceremony-нд дуусаад reception болж хахад те ингээд юу нөхсөн гэсэн утаснуудыг нь буцааж өгсөн гэж тэгжсэн. За энэ дээр бас дахиад л интернет юм чи интернетийнхаа хийдэг имийг л хийн штэ. Зарим хүмүүс бол зөв байна гэж ярьж байгаа. Зөндөө хүмүүсийн зарим хүмүүс болохоор за ямар амар энтэй нэг бүр амар тийм диктатор хүн шиг тэгээ дарангуулагч хүн шиг бүр хүмүүсийн уцыг нь хурааж авах тий хавтаа энэ тэргээд тэгж ярьж байгаа өөрийгөө одоо хингээ бодцсон бла 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 гэдэг тэгж ярьж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгвэл энэ бол миний хувьд бол ерөөсөө тэгж буруутгаад ах зүйл биш гэж бодож байна. Тэгэд энийг бол зарим хүмүүс одоо энгийн хүмүүс Холливуудын одоо биш зүгээр энгийн хүмүүс ч гэсэндээ ийм зүйлийг хийдэг болчихсон. Ингээд яг гэрлэх ёслолын үеэр утас авч орохгүй шүү, уцаа хаагаараа гэд хэлэх, эсвэл уцаа хураалгаараа гэд ингээд үүдэнд нь зогсоод хурааж авдаг хүмүүс байдаг болчихсон. Тэгэхээр энэ бол ингээ энгийн хүмүүс хүртлэгээд хахад ягаад Selena Gomez хийж болохгүй гэж те. Тэгээ энэ ч өөрөө ингээ бүр private байлгамаар байгаа. Тэгээ энэ чинь маш алдартай те Холливуудын хүн. Тэгээд зочдтой итгэхгүй байгаадаа биш байхгүй юу? Гэхдээ ер нь бол тэр олон зочдоос хин одоо нэг лик хийчих үгүйг мэдгүй штэ, хинч мэдгүй тий. Тэгэхээр ингэж тийм privacy-га хамгаалахын тулд ямар ч бүх уцыг нь авч одоо хурааж авсан юм байна лээ. Тэгээ бид нар яаж мэдсэн бэ гэхээр энэ тухай нэг хоёр зочин нь юу ятсан байхгүй өөртөөхөө Instagram дээр дараад нэг зураг хийчихсэн байсан. We finally got our phones back үлээ нэг тиймэрхүү төрлийн бичсэн байсан.
Тэ ашгүй нэг юм уцаа авлаа. Эцэст нь ингэж нэг уцаа авах гэж жилүү нэг тиймэрхүү утгатай Selena уцыг нь хурааж авсан байна гэж ойлголт өгөхөөр тийм одоо caption биччихсэн байсан. Тэндээс нь ингээ бид нэр олж мэдсэн гэсэн үг. Одоо тэ Selena ингэж уцыг нь хурааж авсан дээр. Тэгэд энэ тал дээр та нар юу гэж бодож байна манай монголчуудын хувьд тэ яг ингэж зочдын уцыг нь хурааж авах нь зөв үгүй юу? Гэтэ энэ ч нөө reception-ыг хоол идж байгаа тэр үед дээр биш шүү дээ. Яг нөгөө нэг yes I do гэж хэлэх тэр гол ceremony-гийнх нь л үед гэсэн үг. За тэгэд яг энэ ceremony-гийнхаа үеэр энэ хоёр ч яг хоёулаа efficient-ийнхаа өмнө хурж ирэлээ би бинлөгөө хараа зогсож байдаг шүү дээ. Тэгээд л одоо тийм ээ би зөвшөөрч байна I do энэ гэж хэлдэг те. Тэгэхээс өмнө яг I do гэж хэлэхээсээ өмнө би биндээ wow уншиж өгдөг байгаа. Тэгээд дахиад л хэлэхэд те та нар хэрвээ Америкийн 29 онцлогийн тухай мэдмээр байгаа бол тэр шавж хайдаг очиж үзээрэй тэрэн дээр бас би ярьж байсан. Wow гэдэг нь би биндээ өгж байгаа одоо амлалт гэсэн үг юм. Одоо би чамайг насан турштай хайрлах болно би чамд ийм учраас хайртай юм гэлтэй бүх зүйлэл өөрийнхөө хамаг сэтгэл зүрхэл ингээл нэгэл нөгөө хайртай хүндээ хэлж байгаа гэсэн үг байхгүй те би чамайг ингэж насан турштай хайрлах болно юу ч болсон хайрлах болно ингэн тэг ингээд амлалтаа өгж байгаа байхгүй юу. Тэгээ тэр ваунуудаа ингээд өөрснөө бичдэг. Уул нь л өөрснөө бичдэг. Тэгээ энэ дээр айгүй энэтэй заяа. Хүмүүс одоо энэ хүү сенситивл дээр бичгтээ энэ хоёр ваунуудаа өөрснөө бүр яг personally өөрснөө битсэн гэсэн гэд бүр тэгж тодотгох хэлээд байгаа байхгүй юу. Яагаад вэ гэхээр эн чинь бол энгийн хүмүүсийн хувьд бол бид нар юу гэж бодож байгаа гэхээр what the fuck are you talking about? Of course they're gonna write it themselves гэж бодож байгаа байхгүй юу. Юу яриад байгаа нэ. Угаасаа л хосоод өөрснөө л тэр ваунуудаа бичих ёстой үстэй гэж тийм одоо байдлаар хүлээж авч байгаа. Гэхдээ яагаад тэрийг тодотгох хэлээд байгаа вэ гэхээр манайхаа Холливуудын жүжигчд одоо иймэрхүү том жүжигчд дуучид чинь заримдаа ваунуудаа өөрснөө бичдэггүй юм гинэ. Заяа ингээд assistant туслах ингэж бичдэг юм гинэ. Эсвэл өөрснөө ингэ хэлээд нөгөөдөл нь бичдэг ч юм уу те. Одоо би ийм бичмээр чи одоо бичээрэй гэл нөгөө туслахууд нэгж бичдэг ч юм уу те. Тийм болохоор албаар ингэж тодотгож хэлээд байгаа юм бэл энэ хоёр үнэнгээсээ өөртөө ингэж битсэн юм бэ нэлээ. Нэг яг те Selena Gomez өөрийнхөө имийг өөрийнхөө гараар өөрөө битсэн. Benny Blanco өөрийнхөө vow-ыг өөрийнхөө гараар битсэн юм нэлээ. Тэгээд ингэж тодотгож тэгж бичээд байгаа юм нэлээ. Тэгэд энэ хоёрын vow-нуудын хувьд Selena Gomez-ийн vow арай урт байсан гэсэн. Тэгээ Benny Blanco-гийнх арай Selena-гийнхаас богинохон байсан. Гэхдээ Benny-гийнх бүр амар тийм юу байсан гэсэн. Бүр ингээ хүмүүсийг уйлуулсан гэсэн. Selena Gomez бүр амар ингээ уйлсан гэдгсэн, зочд нь уйлсан гэдсэн. Хоёулынх дээр нь юу уйлсан гэсэн зочд нь. Гэтэ ялангуяа Benny Blanco-гийнх дээр хүмүүс амар уйлсан, дээрэс нь инээсэн гэсэн. Яг бол Benny Blanco ч нь юу тиймэрхүү инээдмэн төрлийн хүн шүү дээ, тийм инээдтэй юмнуудыг оруулангуудаа дээрэс нь бас ингээ Selena Gomez-ыг бүр ингээ уйлуулахаар тийм юмд битсэн байсан гэсэн. Тэгэд бас айгүй хөөрхөн юм юу байсан бэ гэхээр Benny Blanco өөрийнхөө vow дээрээ Selena Gomez-ийн хайртай дүүгийн давхар оруулсан юм байна лээ. Дөрвцсөн. Selena Gomez чинь одоо Gracie гэдэг дүүтэй те тэр дүү охиндоо бүр ам байдаг штэ бүр амар ам. Тэгээд тэр Gracie-г нь оролцуулаад ингээд Gracie те Chip хоёроос ингээд бүр ингээд юугч хүсэж болно гэж бичсэн юм байна лээ. Одоо дүүд нь нэг тийм voucher-ны book өгнө гэсэн. Одоо өөрийнх нь хийсэн нэг хүмүүс тэгдэг штэ. За би чам нэг купоны ч юм уу voucher-ны book хийж өгье гээл те. Тэгээ өөрснөө ингээ бичингүүтээ за нэг тасалбар ингээд гэх юм бол үнгөө массаж хийлгэх ч юм уу те. Эсвэл би чам тэгж өгөх болно, ингэж өгөх болно гэдэг нэг өөрөө нэг амлалт хийчихсэн нэг тиймэрхүү юмнууд хүмүүс ялангуяа хосод масад хийдэг штэ те. Эсвэл эцэг эхчүүд хүүхдүүдэд хийж өгдөг. Тэгсэн чинь тийм одоо voucher book-ыг Gracie хийж өгнө гинэ. Тэгээ айгүй хөөрхөн. Тэгээд чи тэр ваучернуудаа битээрт ингээ хашиглаад явж болно. Тэрэн дээр зөндөө ол юмнууд байна. Одоо Chip хоёроос хүссэн юм асаж болно. Бит хоёр чиний хүссэн бүх юмыг дандаа хийж өгж гин. Хүссэн юмыг чи авч өгж гин ч юм уу те. Ер нь зөвхөн Gracie-г бараг л гүнж болгочихсан те. Би чамайг өстө хүссэн юм чи яаж өгнө гэсэн нэг тийм одоо voucher book-ийг ингэж тэр ваунда дурдсан гэдэг тэгжсэн. Тэгээ тэр нь бол амар хөөрхөн байсан ингээ хүмүүс ярьжсэн бүр ингээд угаасаа Selena Gomez те амар дүүдэ хайртай гэдгийг мэдж байгаа учраас дүүг нь орхигдуулахгүй ингээд ваунда оруулж бичээд те би ингээд Selena-г хайрлахаас гадна дүүгийн чинь ч гэсэндээ те чамтай адилхан хайрлах болно энэ гэдэг те тэгж байгаа харуулад ингээд ваунда оруулсан нь бол үнэхээр хөөрхөн байсан гэж ярьж байгаа. Тэгээд хүмүүс бол баг тэрийг сонсоод те Selena Gomez ингээд уйлсан байхаа гэж яриад байгаа. Тэгээд ямар ч сан үнэхээр heartfelt үнэхээр хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан тийм ваунуудыг энэ хоёр бичсэн юм байна лээ.
өөрсдөө бичсэн шүү. За өөр хүмүүсийн айгүйх ярьж байгаа зүйл нь юу гэх юм бол яг энэ 9 сарын 27-ны өдөр болоод хүмүүс яанаас та Selena Gomez одоо гэрлэж байгаа өнөөдөр 20-ны өдөр гэж штэ гэж та бөө энэ тэнүүгээр интернетээр ярьж исэн. Тэгэл айгүйх хүмүүс TikTok хийжсэн байхгүй юу? Одоо яг гэрлэж байгаа бахта хизээ бид нар зургийг нь харах болоо те хизээ Selena Gomez өөрийнхөө гоё плажныхаа зургийг пост хийх болоо дор хаяж нэг 7-8 өдрийн дараа л хийх бахта тэргээл амар ингээл хүлээлгтэйсэн байхгүй юу? Selena Gomez бол өөрөө ингэж пост хийж бол байхгүй те одоо ядаж нэг 7-8 хоног л пост хийх байх. Ядаж нэг папараццийн зургийг нь харчих юмсан гэл те. TMZ чинь нөгөө нэстэг хэрэгтэй тэнд баацсан гэсэн шүү дээ. Ядаж нэг папараццийн зураг олоод харчих юмсан гэ яриадсан чинь яг тэр өдрөө манайхаа яг ceremony болж дуусаад л баг reception ч болоогүй хаад бүр ингээ өдрийн цагаар энд өдөр болж байгаа байхгүй. Selena Gomez өөрийнхөө Instagram дээрээ зургуудаа хийчихсэн. Хүмүүс бүр шок. Ямар ч өөр celebrity гэж хийж байгаагүй. Энэ ч нөгөө celebrity-нүүд чинь юу яадаг штэ. Ялангуяа ийм амар том үйл явдал болоход хүүхэд төрүүлэх тэ эсвэл ингээд хурмаа хийх энэ төр гэдгээрээ бас ингээд маркетинг болгож ашиглаж одоо мөнгө олдог. Энэ хурмынхаа зургнуудыг том сэтгүүлүүд ялангуяа Vogue хүмүүс аяг их зардаг. Одоо Холливуудын одод Vogue-д ингэж зараад ингэж мөнгө олдог байхгүй. Vogue тэрийг нь хамгийн ихэнд постлохын тулд те ингэж өөрсдөө сэтгүүл дээрээ тавихын тулд айгүйх мөнгө төлдөг гэж байгаа байхгүй. Celebrity хүмүүст. Тэгсэн чинь Selena Gomez яг өмнөөс өөр celebrity хүмүүсийн хийгээд байдгийг хийгээгүй өөрийнхөө зургнуудыг хормынхаа анхны зургнуудыг өөрийнхөө Instagram дээрээ ямар ч үн төлбөргүйгээр ингэж фэнүүдэд харуулсан байгаа юм. Тэрийг бол хүмүүс амар iconic гэж бодож байгаа. Тэгээд угаасаа Selena Gomez чинь тэр бөмбөг учраас өөрийнх нь хувьд мөнгө бол чухал биш те. Ингэж өөрийнхөө хурмаар ингэж маркетинг хийж, Vogue-д зараад ч юм уу те. Ингэж мөнгө олоод авах шаардлага байхгүй. Өөрөө угаасаа амар баян хүн учраас шууд ингэ фэнүүдэд зориулаад ингэ үн төлбөргүй цацчихж гин гэж ярьсан. Тэгээд би бүр анх тэр зургийг нь харж байгаа үнэхээр шоконд орсон. Өөрсөө is this real гэж баг батсан. Тэгээд ингэ харсан чинь үнэхээр Selena Gomez-ийн аккаунт байсан. Та нар ч гэсэн энэ зургийг нь харсан байх те. Selena Gomez нэг баг 15 те тийм зургууд хийсэн байхгүй юу? Зарим нь ингээд зураг, зарим нь болохоор ингээд бичлэг байсан, богино бичлэгнүүд. Одоо энэ юу юм шиг байгаа юм? First look-ных нь одоо зургууд гэсэн үг. First look гэдэг нь бас Америкийн нэгэн ёс заншил манайхан заяа. Яг энэ хоёр ингээд сүд залуу хоёр ингээд бэлдэн штэ те. Бэлдээд өөрсдийнхөө плажыг өмсөд, костюм пижака өмсөд ингээд бэлтчихэд зураглаачтайгаа заяа. Photographer болон videographer хүмүүстэйгээ ингээд нэг газар очиод тэгээд first look гэдэг зүйлийг хийдэг. Тэр нь болохоор анхны харц гэж байгаа шүү дээ. Анхны одоо харалт ч гэх юм уу те. Тэр нь яадаг вэ гэхээр сүд залуу нь ингээд аргашаараа зогссон байдгийн заяа. Тэгэнгүүт сүд бүсгүн хурж ирээд араас нь ингээд мөрөн дээр нь тогшоод анх удаага сүд бүсгүүгээ wedding dress-ыг харна гэсэн үг. Тэрийг одоо first look гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд ингээл ер нь бол тэр амар emotional moment гэдэг те ингээл анх удаага ингээл сүвдсгийг яг платформсан байгааг нь хараад уйлж муулаа те. Тийм амар emotional moment гэдэг те тийм юм хийдэг болчихсон first look гэдэг зүйл. Тэгээ энэ одоо хийсэн зургнууд нь болохоор яг first look-ийн зургнууд байгаа байхгүй юу? Хүмүүс тэгж ярьж байгаа яг тийм юм шиг байна гэдэг. Тэгэд үнэхээр гой харагдчихсан. Selena Gomez ингээд плача өмсчихсэн. Ингээд цэцгийнхаа баглаг барьчихсан те бүкэгээ барьчихсан. Үнэхээр гоё харагдчихсан. Яг гадаа ахуулчихсан байгаа байхгүй те байгальд гадаа ахуулчихсан. Тэгээд хүмүүс энийг харчгаад энэ зургийг анх харчгаад юу гэж бодсон юм? Энэ Selena Gomez-ийн даашинсан юм байна гэж бодсон чинь no. Энэ яг өөрийнх нь өмсөж одоо айл-лаар ингэж алхаж те I do гэж хэлсэн яг тэр ceremony дээр өмсөн плач нь биш байсан юм байна лээ. Тэрийг бид нэр хизээ олж мэдсэн бэ гэхээр дараагийнх нь өдөр нь олж мэдсэн заяа. Яг гэвэл дараагийнх нь өдөр нь Benny Blanco пост хийсэн байгаа юм. Өөрийнхөө Instagram дээр. Тэрэн дээр ингээ харсан чинь Selena Gomez шал өөр плач өмсчихсэн байсан. Ингээ өөр veil энэ төр өмсчихсэн заяа. Гэтэ та нар одоо энэ яг энэ first look-ийнх нь энэхүү плач нь бол хардаа амар гоё харагдчихсан. Надад л үнэхээр таалагдсан байгаа. Үнэхээр гайхалтай харагдчихсан. Өөрийнх нь биенд нь амар зөгцчихсэн те. Тэгэд энэ нь манайхаа зөвхөн энэ гээд байхгүй Selena Gomez нийтдээ 3 даашинт сольсон юм байна лээ. Юуныхаа үеэр ceremony хормынхаа үеэр. За энэ эхнийх нь плач ногоо бидний харсан. За тэгээд яг ceremony-гийнхаа үеэр өмссөн. Яг I do гэж хэлэх үедээ өмссөн плач нь бас нэг өөр плач байгаа юм. За тэгээд reception-ийнхаа үеэр өмссөн өөр плач. Ингээ нийтдээ 3 плачийг тэр өдөр сольсон байна лээ. Тэг гуруула Ralph Lauren брендийн зохион бүтээсэн Ralph Lauren-ы одоо дизайн гэсэн үг. Тэгээд гуруула бол
үнэхээр гайхалтай харагдажсэн. Тэг хамгийн одоо энэ эхний хоёр плаж нэ штэ те. Хоёулаа ер нь маш төстэй. Юуных нь хувьд төстэй вэ гэхээр штэ те. Тэр silhouette одоо яг тийм загварынх нь хувьд гэх юм уу? Ялангуяа тэр neckline нь маш төстэй. Гэхдээ төстэй байгаа хэрнээ шал ондоо. Айгу сонсож байгаа биз нэрэ. За та ингээ харж байгаа бах те. Яг ингээд neckline ч юм уу тэр загвар галбар малбарыг нь хараас нь адилхан харагдаж байгаа болонгууд яг айгу өөр плаж байгаа байхгүй. Нэг нь ингээд тэр чигтээ нилээн торон. Яг өөрийнх нь ceremony-гийнхаа үеэр өмссөн плаж нь болохоор ингээд торон плаж байгаа юм. Энэ first look-ийнхаа үеэр өмссөн плаж нь болохоор тийм silken яг торгон юм шиг тийм плаж байгаа юм. Тэгээ хоёулаа бол үнэхээр гайхалтай харагдажсэн. Гэхдээ би бодод байгаа байхгүй. За энэ хоёрын плажийнх нь аль нь миний хувьд хамгийн таалагдж байгаа юм болоо гэж би амар бодож байгаа. Гэхдээ it's so hard. Миний хувьд бол first look-ийн плаж нь арай илүү надад таалагдж байгаа гэж бодож байна. Гэтэ нөгөөт нь ч гэсэндээ амар гоё байгаа байхгүй юу? Гэтэ яг сонго гэвэл би яг үнэхээр энэ first look-ийн плажийг тэр нөгөө торгон юм шиг те тэрийг нь сонгоно гэж бодож байгаа. Гэтэ миний хараад байгаагаар бол Selena Gomez ойрын үед дандаа иймэрхүү neckline-тай плажууд өмсдөг болсон байлээ. Та нар тэрийг анзаарсан уу? Янз бүрийн иймэрхүү улаан авсны ёслол энэ төр ч юм уу те иймэрхүү neckline-тай хувцснуудыг ойрын үед айгүй өмсөж байгаа. Энэ neckline нь бол Selena Gomez-ийн хувьд айгүй гоё харагддаг гэж бодож байгаа. Яг өөрийнхөө загварыг олцсон гэж би бодод байгаа байхгүй юу? За тэгээд хэдүүлээ энэ юуныхын тухай яриа те. Яг ceremony-гийнхаа үеэр өмссөн энэ хүү торон lace плажийн тухай яриа те заяа. Энэ бас шүү дээ те нэрэ тэрийг хэлэх мартчихж Ralph Lauren-ы дизайнууд гэдгсэн те гуруула яг custom made боёо зөвхөн Selena Gomez зориулагдаж хийгдсэн ийм плажууд байгаа шүү. За тэгээд энэ хүү торон плаж нь болохоор манайхаа яг Selena Gomez энийг бас өөрийнхөө Instagram дээр оруулчихсан байсан саяхан. Хормоныхон тэр хавар аахгүй хөлнийхэн тэр хавар ингээд харуулсан чинь тийм detail байсан заяа. Нэг зүрх байгаа аахгүй юу? Зүрхийг ингээд embroidery хийгээд ингээд ойрчихсан. Тэрэн дээр нь S нэмэх нь B гэж бичсэн байхгүй SNB гэжсэн. Selena Gomez plus Benny Blanco гэдэг. Тэгээд инэшлүүдийг нь биччихсэн байна лээ. Тэгээ боддоо амар тийм нандин байгаа зү тэгээ хурмынхан палаачн дээр нь ямар амар хэлчүүдээ палаачн дээр нь палача өмсөөрөө хурмынхан палаачн дээр нь та нар боддоо тийм embroidered инэшлүүд нь анихаар амар тийм дотных гоё санагдахгүй нэг тийм нандин юу гэмээр ч юм те үнэхээр надад бол би бүр вау гэж бодсон. Тэгээ энэний тухай хүмүүс гадуур амар ярьж байгаа. Вау гэдтэй үнэхээр гайхалтай гэд. За тэгээд энэ хоёр плажийн хувьд хоёулаа трейнүүд нь амар урт харсан бахтай ингээд амар ингээд үн тэнүүгээр ингэж унждаг те бүр хойшоогоо амар их явдаг. Тим трейнүүд байсан. Гэхдээ яг ceremony-гийнхаа үеэр өмснө болохоор угаасаа торон учраас тэр трейнинг гэсэндээ ингээд торон гэсэн үг. Харин нөгөө нэг first look-ийн үеэр өмссөн плаж нь болохоор яг тийм silk satin материалтай болохоор одоо яг тэр амар урт тиймэрхүү training гэсэндээ яг тийм одоо материалтай байсан. За тэгээд энэ та нар хэрэг анзаарч байгаа бол зөвхөн плажаа солихоос гадна veil тэг өмсөж байгаа одоо нэг толгойнхоо одоо юу гэдэг штэ те тэрийг ч гэсэн өөрчилсөн байна лээ. Хоёр плаж нь хоёулаа өөр тийм veil-үүдтэй байсан. За тэгээд яг reception-ийнхаа үеэр өмссөн плаж нь reception дээр ер нь хүмүүс заавал одоод гэдэг ахгүй те юунууд одоо энгийн хүмүүс ч гэсэндээ reception дээр хувцас солиод арай жоохон өөр тийм урт мурт биш те бүжгэлж мүжиглээд айгүй эвтэйхэн тиймэрхүү плажийг сонгодог байгаа. Selena Gomez-ийн хувьд ч гэсэндээ яг тийм одоо юг яасан байгаа сонголтыг хийсэн байна лээ. Тэгээ энэ бас аймаг гоё ярагдчихсан. Гэтэ хэдүүлээ бол яг энэ хүү плажных нь амар бүтнээр нь яг ингэж урагшаа харсан юг нь бол тэ зураг нь бол байхгүй байгаа хгүй. Ягаад гэвэл дандаа ингэж хажуу жишгээ харсан тиймэрхүү зургууд нь байгаад байгаа юм. Гэтэ миний анх хараад яг ялангуяа одоо энэ хүү бүжиглж байгаа те тэр зургийг хараад юу санагдсан бэ гэхээр айгүй их тийм Marilyn Monroe ч юм уу Audrey Hepburn энтрийн үеийн тиймэрхүү үеийн плажны загвар шиг харагдаад байхгүй нэг тийм доотлих нь хэсэг нэг пим пуфи тэ яг тэгж харагдаадсэн. Тэ юуных нь мөрнийх нь лайн нь энтер ч гэсэндээ тэ яг дэдлийнх нь хэсэг мэсгэндээ ч гэсэндээ ер нь тэгж надад миний хувьд бол тэгж санагцсан. Тэгээ айгүй өөрт нь бас дахиад л айгүй гоё харагдаж ирсэн амар тийм elegant харагдаж ирсэн. Тэгээ та нар нэрээ юуг нь харсан бол энэ хүү бүжиглж байгаа зургийг нь харсан бол Selena Gomez гутламсаг байгаа. Тэг хүмүүс бол яг хурмыг бол тэг хүмүүс ингэж л хийх хэрэгтэй. Тэг хуримчин бол ингээд яг ингээд reception дээр бол хүмүүс хосууд ялангуяа
амар яг үнэхээр хайр дурлалтай умбад шатаад те бүр гуталматлаач өмсөхгүйгээр те сайхан цогцолцоход ингээд гуталматлаач ингэж тайлж хайчаад бүр ингээд хайртай үнтэйгээ бүр шүн болцсон байхад те 3 4 болцсон байхад ингээд бүжиглээд байж хах те тайзан дээр бүжгийнхаа хэсэг дээр ингээд бүжиглээд байж ах шиг одоо тиймэрхүү одоо жаргал байхгүй яг ингэж л хормиг хийх хэрэгтэй. Энэ хоёр бол үнэхээр ингээ хайр дурлалтай шатаж байгаа харагдаж байна гэд хүмүүс айгүйх энэ дээр ярьж байгаа. Тэгээ зарим хүмүүс болохоор ягаад хин Selena Gomez гутламсаггүй гэвэл Benny Blanco гутланд дургу гэсэн ингээ нэг тийм солиотой юм яриад байгаа заяа. Like what the fuck is that even mean, you know? Benny Blanco өөрөө гутламссан байгаа байхгүй. Selena Gomez тэгээд угаасаа эмэгтэй хүний хувьд бол энэ бол гахаад ах зүйл бол биш шүү дээ. Эмэгтэй хүмүүс чинь өндрөөс зэрэг гутлаа өмсдөг. Тэгээд хөл нь ядарч байгаа байлгүй дээ. Тэгээд бүжилж байгаа юм чинь гутлаа тайлах нь бол of course тэ ойлгомжтой. За Selena Gomez-ийн үснийхэн засталтын хувьд бол ингээд яг богинохон хിവэр байлгасан байна лээ. Selena Gomez ч ойрын үед ингээд богинохон үстэй яваад байгаа шүү дээ. Тэг хүмүүс ингээд бодож байгаа ахгүй Selena Gomez яг өөрийнхөө хурмынхаа өдөр үсээ ингээ өөрчлөх болов урт толгох болов гэж амар их ярьж ирсэн нөө extension энэ төр зүгээд тэгээгүй яг өөрийнхөө богинохон үстэйгээр байсан байна лээ. Тэгэд үсээ засчихсан байгаа нь болохоор их айгүй энгийн мөртлөө ороочсон байгаа байдал нь юуг харагдуулж байна? Юуг сангадуулж байна гэдэг. Snow White тэ цасан цагааныг сангадуулж ингээд хүмүүс бол үнэхээр яг Disney гүнж шиг харагдаж байна. Айгүй гоё харагдаж ингэж хүмүүс ярьж байгаа. Тэгээд шиний Selena Gomez-ыг бол үнэхээр our current time Disney princess. Яг үнэхээр real life princess гэж ярьж байгаа. Тэгээд тиймэрхүү одоо compare хийсэн амар их зураг мөргнүүд бас ингэ явж байгаа. Тэгээд Benny Blanco-гийн хувьд ч гэсэндээ манайхаа Benny Blanco өөрөө юу яасан мэлээ. Одоо зураг хийсэн гэдэг гисэн шүү дээ, тийм маргааш өдөр нь хурмынхаа маргааш өдөр нь ингээд зураг хийсэн. Тэгээд тэрэн дээр ингэж бичдэг заяа. I married a real life Disney princess. Би ингээд үнэхээр яг жинхэнэ амьдрал дээрх тэгээд Disney-гийн гүнжтэй ингэж гэрлээ гэд нэг хитэн зургнууд хийсэн байгаа. Тэгээд хүмүүс ч гэсэндээ гадуур ингээд үнэхээр Selena Gomez-ыг яг үлгэрийн юм шиг хурим хийлээ. Яг цасан гоо шиг харагдаж байна те Snow White шиг харагдаж байна тэр гэж айгүйх гадуур ярьж байгаа. Түүнээс гадна орой үед ийм зураг яваад байгаа заяа. Selena Gomez, Benny Blanco хоёрыг тэрвэрлэж байгаа нэг хурмынхан зургнууд штэ. Тэрийг нь юутай харьцуулчихсан. Hotel Transylvania лөө нэг тийм хүүхэлтэй байдаг штэ те. Тэгээд яг гол vampire-ийн охин байдаг штэ. Ганц хайртай охин нь те. Тэр охин нь охинд нь хин дуу оруулсан бай гэхээр хин Selena Gomez дуу оруулсан штэ. He is who he is and you can't change him, Dad. Mavis is sweet. She's adventurous and she has a lot of spark in her. You know, she wants to tackle things full on, full force. She wants to Character нь яг Hotel Transylvania 2 дээр илүү 3 дээр ч илүү яг гэрэлдэг байгаа. Тэгээ гэрэлсэн хүн нь болохоор та нар бас санаж байгаа хта нэг өөртөө нэг зөгцөхгүй юм шиг арай жоохон нэг тийм доожоогүй ч юм уу нэг жоохон ингэсэн залуу байдаг. Тэрийг болохоор ингээ хүмүүс яг Benny Blanco-тай адилхан. Тэгээ ерөн Selena Gomez яг өөрийнхөө тэр дүрийнхаа амьдралаар амьдарчин гэж яриад байгаа байхгүй юу. Яг нэг тийм одоо та нар зүгээр энэ зургийг оруулчих заяа. Ер нь ингээд харьцуулсан айгүй адилхан харагдаж байгаа юм заяа. Яг тэр Benny Blanco тэр дүрийнх нь гэрэлсэн дүртэй залуутай нь ер нь маш төстэй нэг тийм юугаар төстэй вэ гэхээр нэг тийм байгаа байдал, mannerism тийм зүйлээр адилхан гэсэн үг заяа. За тэгэд нэр юуных нь jewelry-ийн хувьд гэх юм бол Tiffany & Co. байсан юм лээ. Tiffany-гийн jewelry-уудыг зүүсэн байна лээ. Benny Blanco-гийн хувьд ч гэсэндээ манайхаа костюм жакет нь Ralph Lauren-ы дизайн нэсэн байгаа. Тэгээд нэр Ralph Lauren манайхаа хурмын яг хиний хурмын даашинзыг бүтээх вэ гэдгийг амар тийм шалгууртаагаар сонгодог гинэ. Бүх удаа асуусан баян хүмүүс ч юм уу те Холливуудын хүмүүст хийж өгөөд байдаггүй. Амар тийм өөртөөхөө яг сонгосон тийм хүмүүст л хийж өгдөг юм гинэ даашинзуудаа. Тэгээд өмнө нь болохоор одоо чинь Lily Collins гэдэг тэр жүжигчин эмэгтэй шүү дээ. Emily in Paris-ийн гол дүрийн эмэгтэй. Lily Collins-ийн бас dress-ыг нь Ralph Lauren хийж өгсөн байгаа. Тэр ч гэсэн үнэхээр гоё харагдчихсан. За тэгээд хідүүлээ Selena Gomez-ийн wedding dress-ийн тухай ярьж байгаа дээр энэ хоёрын хурмын тухай явагдаад байгаа бас жоохон драма-нуудын тухай яриад за энэ плачтай жоохон холбогдох юм. Яагаад вэ гэхээр юу вэ гэхээр манайхаа Selena Gomez одоо ингээ хурмын ангиудлаа ойлгомжтой юу яригдах вэ? Юу гэж бодож байна та нар? Hailey Bieber, Justin Bieber хоёр яригдах нь бол ойлгомжтой тий. Тэгээ энэ хоёрын
тухай яригдаж эхэлсэн ба. Ямар rumor гарч ирсэн мэхээр oh my god. Selena Gomez бүр амар хэнийг Hailey Bieber дөрөсөн байна. Юун дээрээ хормон дээрээ гэж ярьсан. Тэгээ янз бүрийн тиймэрхүү харьцуулсан ч юм уу те ингэж дөрөсөн минь тэгэж дөрөсөн минь гэж ярьсан тиймэрхүү TikTok-нууд харьцуулсан юмнууд ч юм уу тэгж айгүйх гарч ирсэн байгаа TikTok дээр яг тэр өдөр заяа. Одоо жишээ нь хүмүүс ярьж байгаа нь Selena Gomez Hailey Bieber-ийн wedding dress-ыг нь дөрөөсөн гэж байгаа байхгүй юу? Яг адилхан плаж ингээд юу ачсан байна өмсч гисэн байна энэ гэдэг. What was similar about their dresses? Яг би бас ойлгохгүй байхгүй. Би тэгээд анх ингээ харчаад нэрэл тэгж дөрөөсөн багтаа тийм ойролцоо байсан багтаа гэсэн чинь ерөөсөж үгүй шал өөр neckline-тэй, шал өөр загварын dress нүүд заяа. Тэгээд миний ингээ харах гээд байгаа нь болохоор юу гэж хэлэх гээд байгаа гэхээр тэрийг ярьж байгаа хүмүүс тэр одоо яг хин Hailey Bieber гэсэндээ 3 плаж солисон. Тэрэн дээр бас хүмүүс ярьж байгаа. Йоо, Hailey Bieber 3 плаж солонгууд хин Selena Gomez бас 3 плаж солилоо гэдэг аахгүй юу? Наадах чинь бол хүмүүсийн хийдгэл юм. Тэ хүмүүс хийдэг. За яг хоо энгийн хүмүүс бол жишээ нь юу яагаад 3-ыг солиод байдаг үл дээ. Гэтэ ойрын үед ингээ зөндөө сольдог болсон байлээ хүмүүс. Гэтэ ядаж дор хойж хүмүүс 2 плаж сольдог. Яг ceremony-гийн үед болон reception-ийн үед өөр плаж өмсдөг ба. Тэгэд одууд юм чин те баян хүмүүс юм чин 3 4-өөр солих нь бол хаана угаасаа ойлгомжтой шүү дээ те. Тэнгүүд Hailey Bieber 3-ыг солонгууд албаар ингээ Selena Gomez 3-ыг сольж байгаа гэж ярьж байгаа хгүй. Тэгэд плажныхын хувьд амар адилхан байна гэдэг харин би ингээ харсан чи ямар ч адилхан юм байхгүй заяа. Ганц төстэй юм гэдэг юм бол манайхаа юу? Яг Selena Gomez-ийн өмссөн ceremony-гийн хоёр өмсөн тэрхүү laced тийм торон юм шиг те тийм плаж штэ. Тэр нь Hailey Bieber-ийн тэр торон плажтай адилхан харагдаж байгаа. Торон болохоор тэрээс шул загвар нь шал өөр. Hailey-гийн болохоор ийм ингээ мөрн гарчихсан те ийм хиний болохоор Selena Gomez-ийг болохоор ийм neckline-тай ингэж хүзүүгээр нь ороогдсон neckline-тай. Ямар ч тийм адилхан юм байхгүй зүгээр торон болонгууд л адилхан болчдөг юм гинэ. За түүнээс гадна өөр юу гэж ярьж байгаа гэхээр Selena Gomez яг Hailey Bieber-ийн хурман дээр ажилласан wedding planner-ыг нь өөрийнхөө хурман дээр ашигласан. Ягаад гэвэл дуурайсан учраас дуураймаар санагдаад тэгсэн гэдэг аахгүй юу? Тэгээ тэр нь болохоор ямар wedding planner бэ гэхлээр Mindy Weiss гэдэг ийм wedding planner ингэнэ. Гэтэ би яг Weiss гэж дууддаг юм уу, Weiss гэж дуудах юм уу сайн мэдэхгүй байна шүү. Ямар ч сан одоо нэрийг энд оруулчих. Энэ эмэгтэй wedding planning-ыг хийсэн гинэ хурмных нь одоо зохион байгуулагч нь байсан гэсэн үг. Төлөвлөгч хүн. Тэгээд Hailey Bieber энэ хүнийг ашигласан учраас ингээ Selena Gomez ашиглаж байгаа байхгүй бүр дуурайгаад байгаа үстэй гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь Mindy гэдэг одоо энэ хүү wedding planner чинь бүр Hollywood-та алдартай бүр амар тийм хүсэмжит wedding planner гэж аахгүй хүн болгон Hollywood-ийн том celebrity хүмүүс болгон ашиглахыг хүсдэг. Яагаад вэ гэхээр нэгт амар мундаг wedding planner ингэнэ. Үнэхээр taste сайтай өстө үнэхээр мундаг зохион байгуулагч гэж аахгүй. Хоёр дахь хамгийн том шалтгаан нь юу вэ гэдэг юм бол манайхаа Mindy энэ одоодын хурмыг нь хэрхэн нууцаар зохион байгуулах вэ гэдгийг мэддэг. Ерөөсө папараззийнх нь Mary Outlaw-д ингэж хүрэхгүйгээр нууцаар локейшн энтрийг нууцтай байдалд байлгаж аваад айгуу тийм нууцаар юмнуудыг зохион байгуулж чаддаг. Тийм учраас Hollywood-ийн одод энэ нэмэгтэйг ашиглах айгуу дуртай байдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ нэмэгтэй бол амар олон Hollywood-ийн хүмүүсийн одоо wedding болон том ивентүүдийг нь план хийжсэн байгаа. Одоо чинь Paris Hilton-ы wedding хурмыг нь зохион байгуулж исэн, Demi Lovato-гийнхыг зохион байгуулж исэн, Kardashian-ы одоо sisters-үүдийн те том ивентүүдийг зохион байгуулж исэн. Одоо төрсөн өдөр ч юм уу те ингээд нууцтай байлгахыг хүсэж байгаа тиймэрхүү зүйлүүдийг нь одоо ингэж зохион байгуулдаг байсан. Stormy Webster те одоо Kylie-гийн охины 2 насны төрсөн өдрийг нь бас ингэ зохион байгуулж исэн. За тэгээд баг зохион байгуулж байгаагүй хүний ивент гэж байхгүй юм байна лээ. Юуны хувьд, Hollywood-ийн хувьд. За тэгээд адилхан wedding planner-тай болохоор хүмүүс тэгж ярьж байгаа байхгүй айгу. Тийм байгаа зү. Түүнээс гадна манайхаа юу? Айгу энэтэй заяа. Энэ хоёрыг Selena Gomez, Benny Blanco хоёрыг албаар Hailey Bieber, Justin Bieber хоёрын хурмаа хийсэн сард нь адилхан сард ингэж хурмаа хийлээ гэж ярьж байгаа байхгүй. Яг тэгвэл Selena Gomez, Hailey Bieber, Justin Bieber хоёр болохоор 2019 оны 9 сарын 30-ны өдөр хурмаа хийсэн юм байна. Тэгэнгүүт яг адилхан 9 сард хийлээ, 9 сарын 27-нд хийлээ гэж ярьж байгаа байхгүй. Юу гэсэн үг юм бэ? Тэр хоёр одоо 9 сар гэдэг одоо сарыг
own хийчихсэн юм уу те үгүй зү 9 сар чи ер нь бол угаасаа зөвхөн Монголд гээд байхгүй те манай Монголд ч юм бол 9 сар чи амар хормын сар байдаг үстэй те найр наадам хийх ивэлтэй сар байдаг шүү. Тэрнтэй адилхан намрын цаг чинь угаасаа Америкт ч гэсэндээ айгу тийм хурм ихтэй сарууд байдаг. Хурм хийхэд одоо ээлтэй ч гэх юм уу те цаг агаар магарын хувьд хитрхи амар халуун малуун биш те. Тэгээд түүнээс гадна эн чин ийм алдартай хүмүүс те ирж байгаа зочин ч гэсэндээ алдартай ялангуяа Taylor Swift амар завгүй хүн тэ хормонд нь заавал ирэх ёстой учраас ингээд Taylor Swift-ийн одоо schedule-тэй бас ингэж тааруулах гэж үзсэн гэж байгаа байхгүй юу. Солиотой сонсогдож л байгаа юм л да. Уул нь бол хүмүүс хурмаа игчиж ирж байгаа зочныхоо тэ schedule-д нь ингэж тааруулна гэдэг чинь бас жоохон тэнийг сонсогдож байгаа боловч эн чин Taylor Swift шүү дээ тэ бүр амар завгүй байдаг юм алдартай од хүн. Тэгээд Selena Gomez Taylor Swift амар ойр дотн учраас заавал ингээ найзаагаа өөрийнхөө хурим дээр байлгах гад тэгээд ингээ Taylor Swift-ийн хуваартай ингээ fit хийх гэж аягүй хичээсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд удахгүй Taylor Swift чинь одоо хэдхэн өдрийн дараа юу явах гэж цомгоо гарах гэж байгаа, шинэ цомгоо гарах гэж байгаа. Тэгээд тэрнээс нь өмнө амжуулж юу яах гад тэ хурмаа хийх гээд ингэж хичээсэн байгаа байхгүй 9 сард амжуулах гад. За түнгүүдээ түүнээс гадна Selena Gomez, Hailey Bieber хоёрын bridal bouquet-нүүд дээ штэ цэцэгнүүд бицэцгийн баглан адилхан байна гэж яриад байхгүй. Энэ бол өстэй амар худлаа зав юм анаха. Амар худлаа. Selena Gomez-ийн wedding bouquet амар simple харагдаж байгаа. Хүмүүс анхаарч хөө ямар амар simple юм бэ? Ямар амар энгийн юм бэ гэж харж ирсэн. Гэхдээ үгүй юм байна лээ. Амар үнэтэй тийм ховор цэцэг гэсэн Lily of the Valley гэдэг ховор цэцэг гинэ. Тэгээ ингээд florist хүмүүс гарч ирээд хэлж байгаа наа чи айгүй ховор цэцэг. Тэгээд энэ цэцгийг бүкэ олгож хийхэд бол бүр урьдчилж амар олон хоногийн олон сарын өмнө те ингэж план хийж ингээ хүмүүс florist хүмүүстэй хэлэх хэрэгтэй. Айгүй олоход хэцүү ховор цэцэг энэ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд гэхдээ хэдийгээр амар тийм ховор нандин цэцэг ч гэлээ те айгүй харахад бол айгүй энгийн харагддаг. Айгуу тийм байдгалцдаг шиг харагддаг. Тийм болохоор хүмүүс айгуу гоё юм гэж яриад байгаа байхгүй юу? Хиний Hailey Bieber-ийн wedding bouquet нь шал өөр манайха. Hailey Bieber болохоор ингээ хамаагүй том одоо баг нэг сарнаа баха. Нэг цагаан сарнаа шиг ч юм уу те. Айгуу тийм том ийм цэцэг харагдаж байгаа. Ерөөсөө тийм Lily of the Valley энэ төр бол биш байсан. Тэгээ шал өөр цэцэг байгаа хгүй тийм байж зүгээр ингээд адилхан цагаан өнгөтэй олгонгууд нь хүмүүс ёо Selena Gomez, Hailey Bieber-ийн цэцгийг дөөрачиж гэж бас тийм ярьж байгаа. I got married in Italy. Am I saying you copied me by getting married in Italy? Who performed at my wedding? Andrea Bocelli. Who performed at Courtney's wedding? Andrea Bocelli. You stole my wedding country. За тэгээд иймэрхүү зүйлүүдийг хүмүүс ярьж те хэсэг хүмүүс гарч ирж ёо өстой Selena Gomez Hailey Bieber дөөрэлла copycat хийлээ гэж иймэрхүү зүйлүүдийг ярьсан байгаа. Тэгээд та нарын хувьд юу гэж бодож байна? Үнэхээр тэгэж хурмынхан даашинсыг дөөрөлсөн санагдаж байна уу? Адилхан сар хурмаа хийсэн байна гэд те бас дөөрөсөн гэж санагдаж байна уу? Адилхан өнгийн цэцэг барьсан болохоор бас дөөрөсөн гэж бодож байна. Юу гэж бодож байна те? Тэр талаар бас ингэж комент бичүүлдээгээрэй. За үүнээс гадна угаасаа хүмүүс бол те яг хормынхын өдөр бол Justin-ы одоо аккаунт руу ороод хүмүүс аим шалгаж ирсэн юм шиг үлээ. Justin одоо яах вэ те? Өнөөдөр галзар болохоо яах вэ гэж амар их ингээ юмнууд бичижсэн. Тэгсэн чинь ер нь тэр өдөр бол Justin Bieber айгүй active байхын хувьд бол байсан. Тэр өдөр өөрийнхөө Instagram дээрээ. Гэхдээ ерөөсөө тийм ямар зүйлүүд пост хийжсэн бэ гэхээр зүгээр л амар их өөрийнхөө сакс тоглож байгаа зургуудыг ял хийсэн. Амар их постнууд болгож хийж байгаа юм. Тэгээ яг feed зургууд болгож оруулсан. Ян зүрийн өөрийнхөө саксан бомб тоглож байгаа зургуудаа. Түүнээс гадна зөндөө олон саксан бомб тоглож байгаа зургуудаа өөрийнхөө Instagram-ийнхаа story-н дээрээ хийсэн байсан. Ер нь тэр өдөр айгүй active байсан. Гэтэ хүмүүс ян зүрийн юм Selena-гийн тухай ярих болов гэж хүмүүс хүлээгдсэн юм шиг үлээ. Тэгээд нэг зүйл дээр хүмүүс айгүйх ярьж байгаа. Нэг зураг тавьсан байгаа хгүй юу? Бас л өөрийнхөө саксан бомб тоглож байгаа зураг. Тэрэн дээр ашигласан байгаа дуу нь болохоор өөрийнхөө саяхан гаргасан Swag 2 album байж тээ. Тэр цомогт нь орсон I Do гэдэг дуу байсан. Тэр дуугаа ашигласан байгаа хгүй юу? Тэгээ хүмүүс л тэрийг яагаад энэ дууг албаар ашиглаж байгаа юм бол гэж бодоод байгаа. Яг тэгвэл та нар бодоо үзтээ. Хурмаа хийж байгаа хүмүүсийн ceremony дээр юу гэж хэлдэг вүлээ? I do гэж хэлдэг штэ. Би зөвшөөрч байна гэж тээ.
Тэгэнгүүт хүмүүс яагаад энэ I do гэдэг дууг ашиглаж байгаа юм болоо гэдээ айгүйх тэгэж холбох гэж үзсэн байгаа. Тэгээ тэрүүгээр баг те I do гэдэг дууг ашигласнараа баг ингээд те би чамайг гэрлэж байгаа гэж мэдж байгаа шүү гэж байгаа юм шиг те тэрийгэ харуулж байгаа юм шиг тэр acknowledgement-ээ харуулж байгаа юм шиг Selena те гэж хүмүүс яриад байгаа. I think that's a reach. Арай л дэндүү хэтрүүлэхтэй те ингээд заавал ингэж нэг тийм холбоотой юм олох гээд ингээд хүмүүс хичээгээд байгаа зү те. За түүнээс гадна энэ өдөр нь бас хүмүүс айгүйх нөгөө нэг Justin Bieber Selena Gomez руу өөрийнхөө хурмынхаа өдөр 23 удаа залгасан гэд нэг сургалт байгаад байдаг штэ. Тэр тухай хүмүүс айгүйх ярьж эхэлсэн байгаа яг Selena Gomez-ийн хурмын өдөр. Хөөе яана та нар санаж гинөө Justin Bieber өөрийнхөө хурмын өдөр ичигчгүй Selena Gomez руу 23 удаа залгаад байжсэн. Тэгээ Selena Gomez альч дуудлагыг нь аваагүй. Тэгэд тийм юм чи одоо Justin Bieber Selena Gomez руу өнөөдөр залгаж байгаа болов гэд те дахиад 23 удаа залгасан болов шиг юм те тиймэрхүү юм гадар хүмүүс амар их ярьжсэн. Тэгээ түүнээс нь болоо нөгөө Ring гэдэг дуу нь хүртэл бас ингэж айгу экстрим хийгдэж эхэлсэн гэдгсэн. Selena Gomez-ийн Ring гэдэг дуу байж та манайхаа. Тэр дуу нь хүмүүсийн ярьдгаар болохоор тэр Justin Bieber өөрийнхөө хурмынхаа өдөр Selena Gomez руу 23 удаа залгасан тухай дуу гэж яриад байгаа байхгүй. Selena Gomez тэргээр бол яг гэвэл тэр дуун дээр хэлдэг штэ I let it ring энэ төр гэдэг штэ би чиний одоо дуудлагыг чи авсан мессежийг чи авсан те all 23 гэж хэлдэг штэ те. Yeah, I received your message all 23. Тэнгүүд яг Selena Gomez дугаар хэлж байгаа юм шиг төө тийм ээ би чиний дуудлагыг чинь хүлээж авсан 23 удаа залгасан байлээ тэрийг чинь 23 л ингэж харсан. Гэтэ би ерөөс уцаа аваагүй ингээд I let it ring зүгээр уцаа ингэж дуудуулсаар л байсан гэсэн нэг тийм юмыг дуулдаг байгаа. Тэнгүүд хүмүүс тэр дуу мууныхын тухай бас яг Selena Gomez-ийн хурмынх нь өдөр айгүйх ярьж эхэлсэн байгаа. За тэгээ манайхаа саяхан бас яг өчигдөрхөн би нэг Justin-ы гадуур явж байгаа бичлэгийг нь харсан чинь нэг папараццийн нэгэн хүн Justin-аас яг Selena-гийн тухай асуудаг байгаа. Юу гэж асуусан бэ гэхээр hey Justin, did you wish Selena Gomez congratulations on her wedding? Тэ чи ингээ яг Selena Gomez хурмаасанд чинь баяр хүргье гэд чи юм баяр хүргэсэн үү Selena Gomez гэдэг гэж хэлжсэн. Яг бүр ил тодтэй шууд ингээд хэлсэн байгаа. Гэтээ угаасаа ойлгомжтой Justin юус тэр нь хариулаагүй. Хариулахгүй зүгээр шууд явж ороод машиндаа суугаад тэгээд нөгөө камер нь стил ингээл зургийг нь аваад байгаа байхгүй. Тэнгүүд машиныхаа нөгөө нэг нарныхаа хаалтыг ингээд буулгаад юугаа нүрэ таглаж байгаа нь харагддаг байгаа. Hey Jesse, did you wish congratulations to Selena Gomez today? I did talk to her. Did you wish congratulations to Selena, Jesse? Тэгээ бас нэг хүмүүс айгүйх ярьж байгаа зүйл ингэдэг юм бол Justin-ы дүү байж тээ эмэгтэй дүү болох Jasmine гэд охин байдаг. Jasmine Bieber Selena Gomez-ийн яг Instagram дээр нь тавигдсан тэр өөрийнхөө хурмынхаа зургууд дээр нь постн дээр нь лайк дарчихсан байсан. Тэг ер нь бол Jasmine Bieber яг нэг Hailey гэнэ солиор чинь Selena Gomez нэг талд байгаа гэдэг юм шиг те Selena Gomez айгуу дуртай юм шиг дандаа л нэг Selena Gomez юмудаар лайк дарцсан. Тэгээ Selena Gomez-ийн дууг сонсон гоё мейкап энэ төр хийж байгаа юм те янз бүрийн нэг тиймэрхүү бичлэгүүд айгуу хийгээд байдаг штэ Selena Gomez-ийн дууг бүжгэлж байгаа те тиймэрхүү зүйлүүдийг айгуу хийгээд байдаг. Тэгээд гэтээ хүмүүс бол энэ дээр бол угаасаа ойлгомжтой яг Selena Gomez, Justin хоёр ч үерхдэг байх үед Jasmine бүр ингээд baby байсан. Жоохон хүүхдээсэн. Тэгээд тийм болохоор ингээд Selena Gomez-тэй амар дотн байсан. Selena Gomez ингээд амар тэрвэрч мэврэл байж байгаа зураг мөргнүүд ингээд байдаг. Хамт бүжгэлж байгаа зургууд нэдэг. Тэгээд тийм ойр дотн байсан болохоор тэгээд жоохон бахтана. Тийм ойр дотн байсан болохоор ингээд хэдийгээр ах нь тэр хүнээс салжчихсан ч гэсэндээ ингээд стил ингээд Selena Gomez дуртай байдаг юм шиг байлээ. Тэр дүүн. За энэ хоёрын хурим дээр ингээд бас нэг ярих нэг жижигхэн интернет драма юу байсан бэ гэх юм бол юу байгаа хгүй нэг эмэгтэй яг нэг тийм бизнестэй юм шиг байгаа хгүй нэг тийм хурмын инвитейшнуудыг хийдэг тийм small business юм байл да. Тэр small business-ийн нэг owner эмэгтэй нь TikTok дээрээ яг хурим болохоос өмнө за Selena Gomez, Benny Blanco хоёр болохоос өмнө нэг юу хийгээд бичлэг хийгээд тэрэн дээр ингээд нэг хурмын урилга байхгүй амар гоё урилга байсан уул нь бол амар гоё дизайнтай гоё урилга байсан. Тэгээд Selena Gomez, Benny Blanco хоёрын wedding гингүүдэд тэдэг өдрийн тэдэн цагт болно ингээд хурмын урилга дээр ямар мэдээлэл өгдөг вэ те яг л тэр бүх мэдээллүүдийг оруулаад яг тийм одоо газар болно ингээл
Тэгээ тэрэнд ингээ хүмүүс итгэцэн байсахгүй oh my god гэх тэгээд хүмүүс гэтээ бүр амар уралж исэн тэр эмэгтэйрөө яахлаараа ингээд тэ ингээд хурим болоог байхад энийг ингээд зарлцдаг юм бэ одоо наа чи security risk штэ тэ ингээ хүмүүс яваад очвол яхаа энэ төр гэл амар хэм ярьжсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй дараад нь гарч ирээд үгүй эн чинь яг үнэн жинхэнэ урилга биш байсан юм а жинхэнэ тэр хоёрын урилга биш ээ би тэр хоёрын урилгыг нь хийгээгүй. Энэ бол зүгээр ингээд өөрөө хэлсэн л дээ зүгээр ингээ хүмүүсийн анхаарлыг татах гэж тэ өөрийнхөө бизнес дээр хүмүүсийн анхаарлыг татах гэж одоо энэ Selena Gomez, Benny Blanco хоёрын хурмыг нь ашиглаж одоо cloud авах гэжсэн юм а гэдгийг бол хэлсэн байгаа. Тэгээ хүмүүс бол өөрт нь амар уралж исэн. Ямар сони эмэгтэй вэ гэдэг тэ. Hice las invitaciones de Selena Gómez. Hola, yo soy Mayra González de MG Invitaciones MX y les muestro la invitación tan hermosa que realicé para la boda de Selena y Benny Blanco. Айгүйх backlash авсан байгаа энэ эмэгтэй. Өнөөдөр түрүүн хэлэх гэж байгаа марцчих манайхаа нэг Hailey Bieber, Selena Gomez хоёрын нэг хурим дээр нэгээд харьцуулаад тэ өө Selena Gomez ингэж дуурайсч жингсэн байна, тэгсэн байна гэж яриад байгаа. Тэрэн дээр нэг юм хэлэх гэж байгаа марцсан байна. Selena Gomez-ыг бас ингээд хиний Hailey Bieber-ийн хурим дээр ашигласан зурагчныг тэ ингээд photography-г ашигласан байна гэд яриадсан. Тэр нь ч гэсэндээ худлаа байсан. Hailey Bieber-ийн ашигласан photographer нь болохоор Jose Villa гэдэг энэхүү photography-г ашигласан юм байна. Selena Gomez болохоор Petra Collins гэдэг энэхүү photographer-ыг ашигласан юм байна. Нэр бас нэг яг даашинсны хувьд гэх юм бол те хүмүүс зарим хүмүүс энэ адилхан дизайнерын плажиг өмсөн гэж яриад авахгүй. Тэр нь бас дахиад л худлаа. Selena Gomez-ийнх бид түрүү хэлсэнчлээ Ralph Lauren-ы дизайн. Hailey Bieber болохоор Off-White гэдэг брэнд гэдэг шүү дээ. Тэрхүү брэндний дизайнер байсан Virgil Abloh гэдэг энэхүү одоо дизайнерын хувцсыг нь даашинзыг нь өмссөн байгаа юм аа. Тэгэхээр тэ ингээ хүмүүс та нар харж байгаа бах те амар худлаа юмнаас хүмүүс заавал нэг юм гаргаж ирэх гээд ингэж худлаа юм ярьж сургалт тараадгаа гэдэг бол ингээ харж байгаа байхаа. За манайхаа тэгээд хурмын хувьд бол ийм байлаа. Тэгээд ийм гахалтай хурим болоод өнгөрсөн юм байна. Хэдийгээр бид нар бол ингэдтэй бас янз бүрийн зургнуудыг нь харж байгаа ч гэлээ яг одоо тэр хурмынхын дотоод заасаал, чимэглэл, interior design, зочдынхын ширээнүүдийн дизайн ч юм уу те эсвэл бид нар юуг нь ч мэдэхгүй байгаа. Яг Selena Gomez-ийн bridal party-нд bridesmaids-ууд нь хэн байсан, maid of honor нь хэн байсан, Benny Blanco-гийн groomsmen-ууд нь хэн байсан, тэргээд best man хэн байсан гэдэг юуг ч мэдэхгүй байгаа. Ер нь бол маш цөөхөн мэдээллийг бид нар мэдж байгаа гэсэн үг. Тэгээд хүмүүсийн бодож байгаа Selena Gomez ингээд цаашдаа жоохон snippets-уудыг ингээд харуулад share хийгээ явж магадгүй. Эсвэл тэр чигтээ харуулахгүй байж магадгүй. Одоо бидний харсан энэхүү зургнууд л баг тэр чигтээ байж магадгүй гэж бодож байгаа. Ягаад гэвэл өөрөө түрүү хэлсэнчлэн те айгу хурмаа private байхыг хүсэж байгаа учраас ингээд нэг сайн detail share энэ бол хийхгүй байгаа юм аа. За тэгээд энэ хоёртой бол үнэхээр happy байна. Энэ хоёр чинь 2015 онд анх нөгөө нэг Selena Gomez-ийн Same Old Love гэдэг тэрхүү дуун дээр ингэж анх хамтарч ажиллаж байсан гэж аахгүй тэрхүү дууг нь Benny Blanco producer хийж гаргаж исэн. За тэгчгээд 2019 онд Selena Gomez, Benny Blanco хоёр нэг I can't get enough гэдэг байдаг шүү дээ. Тэрхүү дүнээр бас хамтарч ажилласан байгаа. Бүр ингээ клипэн дээр хамтдаа ингээ клипэн дээр тоглодог байгаа айгу хөөрхөн. За тэгчгээд 2023 оны 12 сард энэ хоёр ингээд яг өөрсдийнхөө үерхлийг паблик болгосон байгаа. Олон нийтэд зарласан байгаа. Тэгээд тэрнээс өмнө 6 сарын өмнө үерхэж эхэлсэн гэсэн. Тэгэхээр яг 2023 оны 6 сарын үеэр л үерхэж эхэлсэн юм шиг байлээ. За тэгээд 2024 оны 12 сард буюу яг өөрсдийнхөө relationship-ийг паблик болгосны жилийн дараагаар ингээд engaged болсон гэдгээ зарласан. За тэгээд түүний дараагаар баг 10 сарын дараа юм уу? 9-10 сарын дараагаар ингээд хурмаа хийж байгаа юм байна. Тэгээд энэ хоёртой хамаас том аз жаргалыг хүсье гэж бодож гин. Тэгээд хүмүүс айгу тэгээ Selena Gomez happy байгаа хүмүүс зөндөө байгаа. Бас happy биш байгаа ч хүмүүс зөндөө байгаа. You know what I mean? Тэгээд ямар ч байсан хэдүүлээ хиро Selena Gomez-ыг дэмждэг фэн хүмүүс байгаа бол бүгд хамтдаа тий Selena Gomez болон Benny Blanco хоёртой баяр хүргье гэж бүгдээрээ хамтдаа алгадчихтгая. Yay! За манайха өнөөдөр та бүхний хүсэн хүлээсэн сэдвийг ярьж өглөө. Тэгээд би бодсон байхгүй юу? За энэ хоёрын хурмыг ингэж тусдаа ярьж бичлэг хийх үү? Эсвэл зүгээр дараагийнхаа weekly recap-та оруулчих уу гэж бодсноо. За
ярих юм бас зөндөө их байхаа гэж бодоод те. Ингээд тусдаа бичлэг хийхээр шийдсэн юм аа. Ингээд та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа болох булангаараа цоо шинэхэн бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.